Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За золбоо өнөөдрөөс эхлээд видео контентын ертөнцид цөм хөшгөлөн орж ирлээ. Тэгээд контентын хөтлөгчөөр ажиллана. Тэгээд Хачиртай бантан подкастын маань анхны зочноор манай спортын тайлбарлагч Шижрэх маань оролцож байна. Тэгээд хатаас урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэнд баярлалаа. За зүгээр. Чонд бас баяр үргээ. За баярлалаа. Өчтөр чи одоо яасан? Өчтөр барилдаа хийлээ шүү дээ. Тэглээ өчтөр Алтан цомын барилдаанд бас эхний тойргийнхоо барилдааныг хийгээд чөлөөтийнхөө дүү хоёгатайгаа сайхан барилдаж яалтавлаа манааг 12 13. Тий 12 12-оор яг тэнцсэн байж байгаад яг бит хоёрын барилдаан дээр шийдвэрлэх юм гарч байгаа. Тийм ч бас жоо эвгүй билээ шүү дээ. Наан нунж тавалцчихаар болохоор гайгүй байдаг. Тэг яг тийм шийдвэрлэх юм дээр хариуцлагатай багийнхныгаа бодсон. Ер нь өмнөх жилүүдийн алтан сумч тэр 12 12-оор тэнцээд одоо хамгийн сүүлчийн барилдаанаас одоо шалтгаалсан юм баг гарч байгааг байх те. Тий өмнө гарч ирсэн би нөгөө өмнө баян үлгийтэй барилж байгаад бас яг өчигдрийн шиг хамгийн сүүлд үлдээд за тэгээд нөгөө Мустафа нашинтай барилдаж байгаад өнгөрч унаад за тэгээ одоо чонгоо сооштар бахан зэмлүүсээр өчтөр явж ирсэн гимээ зайруулсан байгаа л гэж бодсон шүү дээ. давбал ялна монол ялаг тий хариуцлагатай тэглгүй явах. одоо хэр хоног 2 гараад би яаж ийн Хоёр нь өчтөр орой нэг өнгөрөөр унтлаа. Тэгээ өглөө нэг 5 гээл сэрч шүү дээ. жоохон янгинж байна. Янгинж ер нь тэгэл угаасаа нэг ачаалтаа бид чинь та нөө бэлтгэлтээр ирсэн баг чинь өдрийн 4 5 барилдааны бэлтгэлтэй баг чинь орой унтдаггүй тий. Тэгээ маргааш нь нөгөө нэг амрахгүй бол бэлтгэлийн ачаалыг даадаггүй. Тий. Хэцүүл хонлоо тэгээд ойр досын сайхан баруул чөлөөтийн өндөр ачаалтын бэлтгэл хийсэн шиг сайхан барилдаа үзүүллээ өчтөр. Тий, тэгээд энэ бүх гэдэг одоо сая та бүхэн бас золбоог маань хэлснийг одоо сонслоо. Тий, бүх гэдэг ер нь ийм л үүдэг ингээд ер нь маш хүнд барилдаа хийчихээр тэгээ би ингэж янгинаад за булрахаас арайч бас өөр шүү дээ. Энэ яг мэрэгжлийн түвшний тамирчдын хувьд бол жирийн хүмүүс бол яг ингээд нэг огцом хөдөлгөё гэдэг нэг жоохон булардаг да тий сакс үлмөг тоглох ойр зүрийн барилдаад нэг булардаг бол би хөндүүрлээд булардаг бол энэ буларгаас жоохон арай өөр мэдрэмж байдаг юм аа. Ингээд яс янгин чонно гэдэг ч баслаа. Тэглгүй явах тэгээд. Чи нөгөө хоёр баг нь бас сүүлийн тойрог дээр дуусчихж байгаа шүү дээ. Яг нөгөө хоёр баг бол нөгөө сүүлийн торгоос шалтгааллахгүйгээр шийдвэр гарцсан. Тий, ялагч нь тодорцсон байсан. Тэгээд хоёр чинь өстой амиа тавьж ирлээ. Сайхан байлаа. Жинхэнэ нэг тийм яс үтсэн барилдаа гэдэг чинь бас саана ондоо шүү дээ. Мэдвч жудоогийн юм шиг арчаад жудоогийн юм шиг өгөөлдөл. Тэр гар дэшээ гарч чангаруулж хуурч тэр өгөөлдөө мөгөөлдөө. Жудоогийн юм шиг л маяг байлаа шүү дээ. Тэгээд одоо тэгэл цаашаа хөгж дэвчиж л одоо шинэ юм сурж л явахгүй бол нэг янзаар байгаад байл. Сүүлргүй ингээд яг нөгөө барилдаан дээр ингээд би хүндэрчдэг штэ. Чи тэгэл зориуд ингээд чэжээ сөхөөл ташаа тавиал те. Тий, хоёог юм би миний барилдаан унссан бол за ер нь хийлэх гээд байна. Нөгөө яг нэг үнснийхний онцлог нэг барьцнаас үүддэг жоохон залхахдаг юм байдаг штэ. Удаад эхлэхээр нэг ялгүй дэвчээр алдаг те. Тэрэн дээр одоо алдаа оноо шийдэгддэг учраас жоохон ингээл чи чээд сөхөөл өгөөл тэгээ тэр хоёгаад үгийн хутгааг гой гаргаж илээ мордог нь гаргаж нэг ивгүй салтаад тэгсэн тэр дээр карата гараад ирсэн ааш нуруу тамиртай болгоо тэгээ тэр чинь нөгөө барилдаан дунд чинь юм болж байгаа юм л да нөгөө хилаад цуцсан ядарна тэр түнс нэг толгой ургалаад алдсан шүү дээ тэгээ болоод ирч энэ дээр дараад авчихгүй явдаа одоо барьцаж чадахгүй тий. Зүгээр тэрвэрчээд яг нөө чөлөөтөө чадахгүй. Хэрвээ жоох нэг хонгор суунаас атгсан бол урагшаа шувтраад угтарчих гад байдаг. Харин гүцээч гээд байдаг. Яг хөө нөгөө чөлөөтийн манай чөлөөтийн яг чийш тэр хоёгаач тэр толгоо уургалсан болон нэг нь уургалсан нөгөөх нь уургалуулсан барилдаан дээр хүүхэд бахын нөгөө маш танил мэдрэмж шүү дээ. Тий шүү дээ. Тэгэхээр нөгөө их спортын давуу тал тий. Яг тэр барьц байрлалын барилдаан дээр сандардггүй тий. За ачаас нөгөө унлаа гэж бодохгүйгээр яаж энэчээс гарах уу те ургалуулсан эсвэл ургалсан байгаа нь одоо гүцээх ёстой шүү гэдэг байлаа. Тэгжлээ тэр үзүр дөрөн дээр ч гэсэн тэр магнад уул те тэгж толгоогоор дэр чин дүр нь ялхаасаа тэр барьц байрлалын барилдааныг хийцэн хүүхэд чи шаал ор тэгээд нэг тий босоод ирж л байгаа юм л да моментн дээр. Эсвэргээрээ тэр өс хоёрын хувьд бол би наадам дараач хэлжсэн тэр бэлтгэл дээр тийм толгоо ургалсан байрлалын бэлтгэлийг хийгээгүй юм шиг байл. Өөр яг нэг жудоо сүртэй учраас тий хийгээгүй юм шиг байгаа юм. Тэрэн дээр маш том боломжоо алдаал. Бүр нөгөө толгоо ургалаад илэг ус татсан байсан шүү дээ. Татсан байсан.
Ер нь маш үндэсний хөлтөр тийм биз дээ. Тэгсэн. Маш хоор барьсан шүү дээ. Маш хоор өгөөд их тийм даваа барьсан. Тэрэн дээр тийм юм аач болоо. Тэр бол одоо юу гэдэг нь алдаа хэрвээ ангилдаг бол их тийм бүдүүлэх том алдаа болно лээ. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн ивент төгчээр Yami Juice ажиллаж байгаа. Тэгээд ахыгаа бас Yami Juice-ээрээ дайлъя. Хачиртай бандан подкастын маань эхний дугаарын ивент төгч байгуулгаар Yami Juice оролцож байна. За Yami Juice маань цэвэр жимсийг шууд шахаж хийдгээр онцлогтой нэмэлт сахар болон өнгө оруулагч бодис байхгүй. Энэ сайхан бүтээгдэхүүн байна. Тэгээд эрүүл мэндэд анхаардаг хүн болгоны сонголт Yami Juice. За рекламтахад урамтай сайхан жуус байна. Тэгээд эрүүл мэндэд анхаарч Yami Juice-ийг сонгоорой гэж уриалмаар байна. Yami Juice-ийг сүлжээ бүтлгүүрүүдээр борлуулж байгаа. Тэгээд Yami Juice-ийг сонгоорой. Одоо шижрах чи одоо олон нэвтрүүлэг хөтлсөн олон дэлхийн хэвдэлхийн олимпийн тэмцээн хөтсөн одоо дүүгийнх нь анхны дугаар. Тийм учраас миний бас дүүгээ аваад яваарай. Тэгээ цаашдаа дүүн бас сайжраад ахын хэмжээнд нэрээ хөрөхгүй шигсэн бас өөрийнхөө хэмжээнд гайгүй явчих. Тэгээд подкаст гэдэг чинь бол одоо аль биесны нэг телевизийн нэвтрүүлгээс бол бас арай өөр шүү дээ. Зүгээр энэ чинь бас энгийн гоё буу алж байгаа юм чинь. Сүүлийн үед одоо ард түмэнд бол тийм буу алж байгаа подкастууд бас их тийм таалагддаг болсон шүү дээ. Яг өөрөөхөөрөө байгаагаараа энгийн сайхан ярьдаг те бүх юма нээ нүгүү ярьдаг. Ийм подкастууд бас нэлийн их болсон байна тийм. Ах битэр чинь одоо ах Mobis-ийн оюутан. Тий. Би Mobis дээр хүчний бэлтгэл хийх гээд. За ах чинь бас штанг хийнэ. Хай. Тэ. Штанг хийн битэр чинь тэгж анх танилцчихсэн те. Би тий одоо би Монгол Улсын боловсролын их сургуулийн спортын сэтгүүлчийн ангийг 2004 онд ороод 2008 онд төгссөн. Яг одоо манай оюутны ангийнхан цог төгсөжсэн. Одоо манай аймгийн арцаг шоожогийн дагууд орж. Тийм дагуу. Аймгийн арслан Дамбын тангад, аймгийн арслан Саруул сайхан, аймгийн арцаг манай Аранга өндөр улааны золоо. Тийм золоо. Яг бид нөгөө нэг төгсөлтийн онжууд. 4 оноос тэд нар тамирын анги тасалжуулагч анги байхгүй. Та сэтгүүлч анги. Тий, спортын сэтгүүлч анги. Тэгээ мэдэндээ би одоо оюутны 4 жил бол одоо манай Баасан Дамб гэдэг их сургуулийн багш те тухайн хүчний багш байсан. Одоо Баасан Дамб багшийнхаа удирдлаганд яг л 4 жил одоо би бас штангтаа тусалж ийлээ. Тэгэхэд одоо манай золбоо жоохон хөхөд надаас намгандаа орог те. Тий жоохон. Жоохон дуранхай хөхөд хэнийг санахгүй хөхөд ирээл их тийм багын дуулууртай хүмүүжилтэй тэгээд их тийм бэлтгэл тасалдгөө те яг хий гэснээ чи яс идэг ийм хөөрхөн хүү байла те. Заахан тэгээд тийм байхаас ч одоо чамааг мэдэх юм ч одоо тэгээд тэр цагаас одоо тэгээд одоо 40 жил өнгөрсөн биш Тэгсэн байх гэсэн. Бараг 20 жил рүү орлоо шүү. Тэглээ. Тий. Тэгээд юу тэмцээн уралдаанд чинь шижрах чинь зөвлөгөө бас муухан дасгалжуулчаас илүү зөвлөгөө өгнө шүү дээ. Ягаад гэвэл нөгөө тамирчдын судалгааг өндөр түвшинд хийцэн нөө тайлбарлагч хүн чинь Өө яах вэ одоо тэгэл миний ажил үүрэг юм да золбоо минь те одоо тэгээд миний бас өөрөө чи өөрөө дэлхийд харагдаж дэлхийн аваргад тавд орж исэн те Азийн аваргын мөнгө хүрэл яг чи 2 хүрэл авсан. 2 хүрэл бас. Би баг дэлхийн аврах штэ. 14 онд хамгийн анх очоод. Тэгээ очоод Китай хөвтөө үзээд асууштай. Анх Олимпийн аварга орохтой барилж шүтсэн залбирсан юм байгаа ч. Бараг л нөр Китай өгөөл явж байхад гараад өнгөрч орчиж байгаа шүү дээ. Тэгээ дараа нь Чукахтагаа хүрлийн төлөө үзээд. Тэгээд боцсон. Тэгээд тэр жил Чуках хүрэл аваад бас хүнчэнд өсгөө аврагаас хойш медаль аваагүй байсан Чуках авсан. Яг энэ тэ. Тэгээ буцаад явж байхдаа за би дараа ирэхдээ заавал медаль авна гэд 17 онд очиод. Тэгээ манайх чи ерхэнд яригийн мэргэнд явахаас жоохон дурггүй шүү дээ. Тий. Дотоод өрсөлдөөн амар. Тий, тэгээд 20 30 оростой үзэн тий. 3 тойрог баригдуул тий. Тэг их юм борго тий. Тий, болж байна. Тэгээд яригэнд яваад тэгээд нэг бэлтгэл сургуульд айтайхан ч байсан. Тэгээ нэг Аз од нэг юм ямарч байсан нэг хүрэл медаль аваад дараа жил нь дахиж очиж хүрэл авсан тий. Яриг тэмцээнээс медаль авсан баг Аз ТV оршоол тэмцээнээс илүү том тэглэх байх гэж баг дэлхийн аварга юм чи тий. Чука нэг хүрэл аваад өсгөө 11 ид үедээ бас нэг медаль авч байсан. Тэгэл таавар авчтай. Тий. Араас нь лавга дүүчин яриг даваагүй л юу. Лавга аваагүй баха. Тий, яриг нөрөч баг явсан баг тоо лавга гэрлээ тий. Энэ жил тэгээд чи бас дэлхийн аварга харсан л баг тань тэгээд мултарж ийлээ те лавга маань бас тийм. Харин тэглээ. Гэтэ яг уу одоо тэгээд сайхан л одоо амжилтыг үзүүлж Чукат хоёрыг залгаад те. Дэлхийгээс 2 медаль авна гэдэг чинь базар маань одоо тэглгүй явах. Сайхан том амжилт байлгүй яах вэ? Тий одоо бас өөртөө нь бодож байгаа санаж байгаа юм байлгүй. Одоо үндэсний өхөр бас
сүүлийн үед сайхан барилдаад байна. Жим мас сайхан нэмсэн баг шиг байна. Энэ хоёрын анжил ямар сайн байна. Хоёрын амар. Сая дэлхийн авраг дээр нөгөө Ирантай. Тий бас дуусгасан шүү Тий. дээ. Өөртөө манай хүн нөгөө гарч ирчээд одоо сэтгэл зүйн ямар байсан юм байгаа нэ. Өөртөө жоо итгэхгүй юу? Тий, жоохон за ер нь жоохон тийм угаасаа барахгүй гэсэн хандлага байсан уу юу? Тэгсэн чинь нөгөө би өөрөө тайлбарлаж ирсэн. Барилдааны Йовс тунд эхний 3 минут өндөрлөө. Сүүл рүү орлоо тий. Бүр яг тэнцөөхөн. Тий өөр баг илрэх маягтай байгаа. Тий, бүтэн 6 минут тийм гоё боломж аалда. Дагах дээр нөх төгсгөл дээр гिचгэл халтар жунаа тий. Халтар жунаад норчдөг яа. Тэгийг бол тэгэл бас хүрл авал авчихраа байлаа. Тий, хоёгаа. Юу одоо манайхны нийтлэгч юм одоо би нөө өөрийнхөө яг чөлөөтөөр барилж байгаа одоо үнсэрч барилж байгаа нэг сэтгэл зүй талаасаа бас жоохон яад юм болов уу бодогдсон шүү дээ. Дутуу үед юм бас тамирчтаас. Өндрөөр начгил юм байгаа шүү дээ манай уягаач тий. Анх Балкан ах дээр ирээд би жоохон багасан гэдгийг чинь Балкан баяр ах дээр ирээд тэгсэн. Тэгээд тэрийг Балкан баяр хэлжсэн. Сижрэ би энэ хүүхдийг Монголын Язданы болгоно гэдэг нөгөө өмнөх Язданы шүү дээ. Риза Язданы. Дэлхийн хош авраг 12-ны Лондон гэлэнд бараг төрүүлж байгаа газараа хаах шил бэртэл аваад Андрей Цэвтэ Украинтай үзээд бэртэл аваад үйлээ буцсан шүү дээ. Хүрлийн төлөө гарч ирээчгүй. Бараг Лондон төрүүлж байгаа газар алдсан Риза Язданы. Би энийг Риза Язданы шиг болгоно гэж хэлсэн. Одоо тэгэл ер нь төгссөн байгаа юм шүү. Төгсөн бай төгсөн тий. Энэ жил тэгээд одоо эвтэйгэн барилдсан бол ер нь дэлхийн аварга финалдаад тий. Тийшээ барилсан. Үндэсний хөр бол тэгээд одоо тултал барилж штэ ер нь. Одоо хүч бололцоогоо яаж гаргахыг одоо ер нь барилдаан болгон дээр л харуулж байна тий. Ер нь бүх цаг үед манай үндэсний хөвтөр чинь тэгээд нөгөө намхан нуруутай хүчүүд фэн олонтой байдаг тий. Тэглэг яах вэ? Тэгээд намхан нуруутай хүчүүд чинь олон дэмжигч нартай байдаг. Тэгээд сайхан л үзэж байна одоо тэгэл харцаг солтой гоё л барилж штэ. Төвчтөр бол тэр мөнх хэрэгч. Зүүн баруун дохиог баруун алдлах гэснэ. Бас л үнэхээр ураа харуулж дээ. Баруун алдлах гэсэн чинь хөлөө хошоо татаа штэ. Татангууд нь зүүн рүүгээ сэлчтэй. Тэр бол бас ховор техник шүү. Тий нөө бүрнээ авахтаа бас нөө харцаа болохтой 4-ийн доонд яг тийм комбинац бас тий. Тэгээ алтлангуудаа шилжүүлэхгүй байгаа штэ. Маа тэр босоогоор яваад орчих юм чинь. Шилжүүлэхгүйгээр хөндлөн зүүр гоёын өргөд цацчих. Хүн чинь нөө тонгоож аваад бие шидэд. Дээшээ ингэж босох гэж бас энерги засвал манай тэр чинь жижигхэн болгоо босоогоор яваад орчих өргөд аваад. Юу юм аа? Гол яс гоё юм аа. Тэглгүй явах. Тэгээ тэр өөр гол ясна. Өчтөр чи тэгэл толгоо ургалчаал те. Яг нөгөө хонгор суугаа атгах чадаагүй ч гэсэн тэгэл сүүл рүүгээ чи нэг таасраа зохих шиг болно те. Таасраа зөсөн зүгээр саатхан өндөгөө гараас салччихилээ. Шижрэх ер нь хүүхэд нас Улаанбаатар хотод төрөө хаагур хүүхэд бага нас өнгөрөв. Тий, одоо би ч одоо хорооллын 3 өдөр хороол ицсэн юм нөгөө хүүхэд. Тий, тэгээ одоо тэндээ төрж Улаанбаатар хотод төрж тэр дүргийнхаа сургууль цэцэрлэг 77 өрөөгийн дотын 77-г би төгссөн. Одоо манай 77-ш одоо энэ манай Цэранбаатарын зугаах очрын одгөрлөх. Багш. Тэгээ Булгар сүрэн зааны хүүхдүүд гээл. Манай доотлол нөгөө боксын олимпиад ордог Олон улсын мастер Бямбагийн төвшин бат. Төвшин. Манай доотлын анги төгсөжсэн. Ер нь манай 77 эзэнээсээ бас энэ спортын шилдэгүүд төрөн гарсан ийм одоо хорооллын шилдэг сургуулиудын нэг те. Тэгэл би ч одоо багада Олимпийн арган хөрөлмөд алт Монгол Улсын тамирчин дугуйр сүрэнгийн оюун болд гэдэг хүн дээр оёогш манай Баянжуйн Бат Сорогах дугуйр сүрэнгийн таг өдөрж ах тэргүүтээ подах тэргүүтээ дүүхтүүдээс лингээс дагуулж ирээд багш 90 онд улсын аргад 12 дахь төрүүлчихэл тэгээд шууд зодог тайлал төрсөн нутаг сэлэнг рүүгээ очиж багшлаа. Тэгээд дүүхтүүд бэлдээл тэгэл 97 онд нааша хот руу орж ирж энэ хангаа клубээ одоогийн тухайн урт цагаанд байгуулад тэгэл юусоо байгуулаад шууд он гараад 98 оны өсвөр сард хангаа клуб багаараа төрүүлж илаа. Мундаг өссөн шүү тий. 5 жил дараал өсвөр сард багаараа төрүүлсэн. 3 жил дараал залууч тус сард багаараа төрүүлсэн. Тэгээд 98 онд багаараа төрүүлэнгүүдээ шууд нааша ордны шгшээгийн зааланд ирэхгүй. Тэгсэн тий. Тэгээ шгшээгийн зааланд ирж бэлтгэл хийдэг болсон манайхан. Тэгэл бидний араас орой 6 цагаас шгшээгийн томчууд бэлтгэл ордог байлаа. Манай клубын араас. Ах нарыг одоо бүгдийг нь зүүнаах, магнаах, оскаах, төмөөл зимэнхэр гэл одоо тухайн. Тэгэл энэ хүнджингийн Square Sumya 6 дахь гэдэг энэ том хүнджингийн шилдэгүүд бүгдийг л одоо харж өссөн гэх юм уу тэдний бэлтгэл энэ төрийг. Улсаар шалт үзээд. Өсвөр сармууд орж ирсэн. Мултарсан, Жон Петерсоноор мултарч ирсэн. Одоо тандгаас хиний жин байсан та хоёр нь? Танаа манай нөгөө 73-ын Үлзий. Үлзий хахтай шүү. Одоо хүчээ.
Үлзээр манай үлзээч одоо 68 оны олимпийн хүрэлтээ төмрийн артгаан удмын нөгөө тэглэв яах вэ? манай үлзээч чинь багада өсрөн гавьт байлаа шүү дээ. Тэр үлзээ гэсэн тий. Үлзээ энэ төр байсан. Одоо энэ Дорнговын сайнаа. Сайн ах тий. Эрдэнээр энэ төр чинь одоо бид нар яг л нэг цаг үед л байсан. Миний тэгээ барилдана гэж бод. Гэхдээ яг хаа нэг 5 жил их спортод нуглуулад бас өөрийнхөө хэмжээнд бүх юм боловсролыг бол эзэмшлэхгүй яах вэ? Тэгээд бүх болох гэж явж байгаад тайлбарлагчийн хэлбэр рүү хэдэн оноос тэгээд би нэг хүүхд багт бас гараа уруу болсон. Гар удаа дараалан бэртээд тэгээд дээрэс нь 2001 онд багш маань залуухнараа адч одоо 44 5 настай л байсан. Одоо ингээд бодоход манай оёгш маань 2001 онд хойно Оросд үд болсон шүү дээ. Тэгээд Оросд тэгээд бид нар чинь тухайн үедээ уучраа мэдэхгүй жоох хүүхдүүд юугаа мэдэхгүй сэлэнгэд багшаагаа нутаглуулчаад ажил явдалд нь оролцчихвол. Тэгэл багш маанууд бол одоо миний бич барилдана гэж байна. Тэгээд ер нь боловсролд анхаарал. Гэхдээ яг нөгөө багасаа л спортын улаан хорхоотой тэгээд хобби мэргэжлэхгүй. Тэгээд ер нь 7 8 дугаар ангидаа л за би ер нь ирээдүйд спортын сэтгүүлч тайлбарлагч болох юм байна гэдгээ би ер нь ойлгоцсон байсан. Өөр 7 8 дугаар ангидаа. Тухайн үед донтой л хүүхд байлаа шүү дээ. Тэгээд энэ бүх сон 5 зарга мориг 5 зарга сон 95 онд анх гараад 2005 он хүртэл надад би 10 жилийн бүх дугаарыг би цуглуулж ирсэн. 7-д 1 дугаар гардаг байсан тий. Сүүлрүү 7 хоногт 2 болсон тийм 5 зарга энэ төр. Тэгэл бүхэл спортын мэдээ, спортын янз бүрийн нэвтрүүлэг шууд амжуулалтууд тэгэл үзээ суучна. Тэрнээсээ хизээч одоо юу гэдэг өөддгүү хүүхдүүд бусад хүүхдүүд нэг хүүхэлтэй кино уран сайхны кино маань үзэж байгаа. Би бол тийм юм доохгүй спортоо харж яадаг. Спорт ер нь аль ч төрлийн спорт ерөөдөө голохгүй үздэг байсан. Бүх төрлийн юм. Ихэвчлэн яг нөгөө бүхний төрлүүдээ харна тэгэл сагс хөлбөмбөгөө харна. Ихэвчлэн үздэг зүйлүүд нь угаас манай яхан тийм л тэгэл байрныхаа гадаа сагсаа тоглоод өмччихнэ. Тэгжил өсөж тэгэл 2004 онд 10 дугаар ангид өсөөл намрын энэ хуучнаар багшийн дэд буюу одоогийн Монгол Улсын боловсролын их сургуулийн спортын сэтгүүлч ангид орсон. Яг хүмүүсийн сэтгүүлзүүч болохоор байсан л та. Тэгээд яг урдаа нөгөө спортын гэдэг тодголтой ганц анги чинь Монголд спортын сэтгүүлч анги мобист байдаг байсан. Тэрэнд нь нөгөө хүүхд чинь тэрэнд нь дурлаад татагдахгүй юу? Яг л нөгөө зорж байгаа юм дээр оръё гэдэг. Бүр эсвэл би яг одоо ч боддتي. Тэгээд тухайн үед аав маань хэлжсэн. Яг шал өөр мэргэжлэрээ сонгосон бол би хуульч болчих болохоор байсан баг тийм л. Юу одоо би гэх юм бол одоо нөгөө 6 залуу цааныг харж одоо энэ хүмүүс шиг сайн бүх болно гэж одоо жоохон бахта боддог байлаа шүү дээ. Бүгд одоо тэрнтэй адилхан танд болохоор одоо энэ тайлбарлагч ч юм уу одоо чанар багш шиг ч юм уу те Аганы Ганбаатар багш шиг ч юм уу үндсний хүнийг шиг тайлбарсан шийдэж байгаа те. Юу бүр эрт. Гүй би 6 оны 8 онд л гаавыг арслан төрүүлдэг жилийн наадам ганц тайлбарласан. Тийм байлээ. Тэгэл сүүлд энэ хангааг төрүүлдэг жилд. Тэгээ тэр бас гоё тайлбарласан. Жил болгоо яг надад нөгөө телевизтэй холбоо санал болгодог. Тэгээд би ч өөрөө жоохон найраа дойбонгоос болоо жоохон тийм тэр тал руугаа жоохон хөндөй учраас те нэг тийм тайлбарлахыг хүсдэггүй их спорт тал руугаа дагнаад явцсан. Ер нь яг тайлбарлагч нар дэлхийн комментатор тайлбарлагч нар бол спорт өөрөө асар амьдрал утсаас асар том ертөнц учраас төрөл төрлөөрөө дагнадаг л та. Одоо юу гэдэг англи хэл сурах, хятад хэл сурах, орос хэл сурах гэдэг шиг ер нь төрөл хөлбөмбөгийн тайлбарсан хөрөө сагсаараа бөхөрөөч гэдэг юм уу те. Тэгж дагнадаг. Тэгж дагнжиж л одоо нэвтрхий байгаас тэгэхгүй бол өөр юм тайлбарлах юм бол бас хэцүү одоо сүүлүүд ясраг ядарна. Хүрэлцэхгүй талдаа. Яг нь Монголын тайлбарлагч нараас шагдрын чанарга бол одоо гахалтай тайлбарлагч байлгүй яг тэр үн чинь бол гайхамшигтай хүн байсан. Яг барилдаан нарийн задалж одоо мэдрэх тал дээр бол одоо чанарга бол үнэхээр гайхамшигтай шүү дээ. Бүгдийг өөрөө тэр хүн чинь улсын начин самбын анхны дэлхийн аврал. Басараа самбын шоугийн засалжуулагч хийсэн ийм хүн шүү дээ. Тэгэхээр чин тэр чигээрэл амьдрал нь юм чинь. Тийм байсан. Тийм. Одоо ч хүртэл ингээл чанарга тайлбарыг өгүүлдэг хүмүүс чанарга шиг үндэсний үеийн тайлбар дээр чанарга шиг задлж ярьдаг тайлбарлагч алга байна гээл тийм бодиттой шүүмжүүд бас явдаг шүү дээ. Тэр мэдээж тэр нь одоо үнэн ёртой. Яг одоо өчигдөр ингээл би тэр өсрөөдөө арцсан байна, ажаагүй начин байна гэж тайлбар. Одоо ер нь ялан сүүлийн үед бол өсрөөдөө арцсан ажаагүй начин хоёрын тайлбар бол сайн л байна ер нь. Тийм яг би одоо өөрөө би жирийн үзэгч биш адилхан нөгөө би ч нөгөө тайлбарлагчийн үндэсэг тэр нүдээр харж штэ. Энэ хүн тайлбар дээр юу тайлбарлах нь юу ярьж байна. Хэр барилдааны ерөнхий хэмнэлээ хэр мэдэрч байна те. Хэн нүдэрдэж яваад байна. Үндэсний тайлбар жоохон тэр чухал. Нэг үе бол тийм тайлбар гэх тийм өгүүлэгддэг байсан. Ерөг нөгөө
даваа дээшлэх тусан барилдаан цөрөн шүү дээ. Тий. Тийм үү? Тэрэн дээр яг юун дээр одоо яг аль барилдаан нөгөө арай илүү хурдан тусах магадaltaй юм тийм үү? Аль нь ингээд сунжраад байна ч гэдэг юм уу? Дээрэс нь ингээд нэг бүрслэн нөгөө тийм детальчл шилэх тал дээр жоохон тийм сул байдаг ус. Одоо харин тэр юуг одоо өсгөрөд барцаагаад яг нач хөрвөл ерөнхийдөө айтайхан сайхан байна шүү. Болон тэр бүтэн одоо өчтөр би нөгөө чиний гаавыг тоёрын алтан сумын сүүлийн төргийн барилдааныг би ухрааж үзэхдээ яг бүтэн эхлүүлж байгаа юм эхнээс нь. Тооч бараг нэг хэд 30-аад минут баг. Тий. Үзчихлээ шүү дээ. Зоолгоо сүүлргөө нөгөө дэгш барьц руугаа өрөөд тий. Тэр болгон дээр тэр 30 минутын дурс яг л нөгөө анхааралтай ясараад тайлбараа яс сонсоод яг химнэл яг хин дээр явж ийн гэдэг чинь юус тэр байна. Тий. Дэлхийн төвчний спортчууд хамгийн чухал юм тэр үстэй хаа. Тий. Тэгээд ойр хойрхон одоо чөлөөт бол 15 минутын зайтай гарч байгаа нөгөө хүний одоо дараагийн торигтой хэр сэргэж орж ирсэн байх нь тий. Тэгэл хараад одоо баг сүлдээ өөр мэддэг болчихлоо тий. Жог унжгадуу байна да. Энд ч жоохон одоо чи өөрөө спортын мэрэгжлийн тамирчин хүн одоо тэгээд чи өөрөө мэдэн шүү дээ. Багасаа л чинлхасаа чөлөөт хөрчээлсэн. Ер нь чөлөөт чудоогийн нэг онцлог болоод одоо ингээл олимпийн арга дээр ялаад байвал эргээл нэг 15-20 минутын дараа л тий. Монгол яг л дуудагч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чи хүлээх юм юу ч явахгүй. Тэр хооронд сэргээгөөр гэлээ. Тэр хооронд тэгэхээр нөгөө бэлтгэлжилт форм хэр таарсан те. Хэр хурдан одоо сэргэлт авч чадж байгаа л ялж байгаа шүү дээ. Ер нь бол. Харин тэгээд бэлтгэл сургалт нөр спортын ангаах ухаан талаас бид Азийн тоглолтод явах гээд лөө. Мандах явах гэж байсан. Мандахтаа бид нэг өрөөнд орчоо өвтөжсэн чинь. Бид тийш пүүлс ачаал авахаараа 10 секунд 35 ав зогсож байгаа шүү дээ. Тэг унтчихсэн чинь мандахын судсыг насаах орж ир барьсан чинь 10 секунд 6хан зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр нөр амрах үедээ нөр амар баг цоглоод ачаал авах үедээ тултал авдаг. Пүүлс нь 200-0-даг тий. Яг тийм үед одоо нөө шийдвэр гаргахад хэцүү. Одоо мандахын нөр олимпийн хүрлийн төлөө бас хүнд барилдаа шүү дээ. Тэгэл яг мандахтай сүүлд ингээл ярилцж хагаад яг нөр пүүлс тийм өндөр болцсон. Даралт ингээд салдсан ийм үед яг одоо хуулийн ярилцж байгаа юм шиг тухайн үед нөө барилдаан дуусны дараа тэг би зогсоохгүй яавал гэж аахгүй зайл өөрөө. Тэг ингээд яг бодохоор тийм өндөр салдсан пүүлс даралтны хооронд нөө шийдвэр гаргах төвшин тий. Шийдвэр гаргахтаа л зайлвал тэгээд нэг гараа хөлөө яагаад нөө олон жилийн богшсон юм байсан зөндөө олон жил 80 оноос тасарсан байсан медалийг авлаа гэж өөрөө зайлвал яг л тэрэн дээр л алдаж байгаа юм л тий. Тий эргэжлээ ч одоо л 80 оноос хойш медаль аваагүй шүү дээ. Тэгэлгүй яах. Даваж угаа бол манай багш яриас хойш медаль 80 оноос одоо юу вэ? 28 он чинь. Харин одоо 48 жил. 48 жил цаашаа яах вэ гэдэг чи одоо дүндэж шүү дээ. Хүний амьдралын бүгд бүтэн 48 жил гэдэг чинь. Мандахын барилдаан мэдээж одоо Монголын ард түмний хамгийн харамсалтай тий. Бид нэрвч гэсэн одоо миний тайлбарлаж байгаа. Би одоо 2006 оноос хойш 2006 онд бүх өргөнд тулсан чөлөөтэй оюутны хяруу тайлбарлаж гисэн шууд 19 жил 20 дахь жилээр рүү орох гэж байна. 2006 оноос хойш гэдэг чинь. Тэгэл энэ 19-20 жилийн хугацааны энэ тайлбарын хувьд хамгийн харамсалтай акшн бол тэр шүү дээ. Мандах Навруз 2 юм тийм барилдаа. Тэгэхээр яг нөгөө харах амархан тий хараад хөндлөнгөөс ингэчгүй яав гэх тий хүмүүс ард түмэн ганц Монголын ард түмэн ч биш ер нь тухайн төрөл дээр дэлхийн бус орнуудын үзэгчид ч гэсэн ялгаагүй юм байлээ л дээ. Яг гэхдээ шүүмжлэл гэж нэг тустай, доромжлол гэж нэг тустай. Энийг манай үзэгчид бас жоохон одоо бол нэг үе бодол арай гайгүй дээр дээл ялгаж эхэлж гинэ удаа гэж би боддог юм. Яг бодит шүүмжидгүүл шал өөр зүйл шүү дээ тий. Хэлэх амархан л да гаднаас өндлөнгөөс хараад яг нөгөө жирийн хичээлж үзээгүй хүмүүст бол мэдээж тэр чинь амархан санагдаж шүү дээ. Тэгээ чөлөө чи өөрөө энэ дэлхийн хамгийн хэцүү бүхний төрлүүдийн нэг барьцгүй те. Яг аль ч спорт тодорхой хэмжээний нөгөө шүүлтийн асуудалтай шүү дээ. Шүүлтийн асуудалгүй спорт гэж одоо за орчин цагт бол нэг шатар даам. За талбайн теннис, ширээний теннис, волейбол гур бас нөгөө технологийн дэвшлээ ашиглаад одоо ямар ч үгүй болчихно. Шүүлтийн асуудал болж байна. Гэтэ яг одоо тэгэл хамгийн их үзэгчтэй одоо тэгэл хөлбөмбөг сагсгад ялгаагүй шүүлтийн асуудалд үе үед л мөнхөд л яригдж идэг. Тэр нь бүр ингээд спортын угаасаа нэг хэсэг юм чинь шүүгчүүн чи өөрөө хүн учраас бас мэдээж аалтан тийм жоон танагтаал байх гэдэг дээр л байгаа шүү дээ. Тэгэхгүй бол одоо тэгэл хөлбөмбөг дээр улаан ус биш юм дээр улаан өгчлөөш гэдэг юм уу те. Шар ус биш юм дээр шар өгчлөөш гэдэг юм уу. Энэ отон байсан юм дээр отон байсан юм дээр туг өргсөнгүй гэдэг юм уу те. Энэ отон биш юм дээр туг өргөслөөч гэдэг юм уу. Дэмэрхүү мөнхийн л үеийн янз бүрийн яран тэр хэрээрээ нөгөө эргээд маркетингийн хувьд үзэгчдийг татчих идэм байх бас. Нөгөө л арай эрэг талаас нь өнцгөөс нь харах юм бодвол те. Мадах хувьд яг нөгөө чи анзаардаг бол ингээд шүүгч
6 минут 1 секундэд үндсэн цагтаа амжилгүйгээр цаг дуусны дараа буутчих одоо бид нар буудна гэж ярьдаг шүү дээ. Төвчэн шүгч. Тийм тэр бол дөрмөнд байхгүй. Цаг дууссан торгоно гэсэн юм байхгүй шүү дээ. Уул нь бол цагандаа шамжаагүй жоохон болит хийцэн. Яг тэр Риогийн тэр зааланд чинь нэг гомбох манай бороо бид гурав чингээ суудсан. Ер нь баяраа тэмдэглэх гээ. Чи явсан шүү дээ. Тугаа аваад урагшин явж ирсэн. Яг ингээл алга ингээ хөмөрөх шиг болж байгаа юм чинь. Тэгсэн чинь ширгүүнээ гайхаад нөгөө манай гурав чинь тийж ингээд харсан чинь бид гурав чинь ингээд наанаас харж байгаа хөсөн чинь манай гурав чинь тийж нөгөө 80 оноос хойш медалаа тэмдэглээд өөлж унжаад байдаг. Наан нөгөө навруу зуучин торгочлоо гэд бас багштайгаа баярлаад байдаг. Юу болдог гэж бодож байгаа шүү. Тэгэл тэрхэд бас тамирчны сэтгэл зүй бас амар болсон шүү дээ. Тэгээд одоо юу вэ? 4-28 30 48 50 гэсэн юм дөрвөн залт байгаа. Би нэг санаад байгаа юм. Энэ хол алдаагүй. Энэ дөрвөн залтыг зөрчсөн байт. Яг одоо United World Wrestling-ийн те барилдааны ийм дөрвөн залтыг зөрчөөд навруу зүт ялт өгсөн. Тэгээд одоо тэгээд тийм л юм болоод өнгөрсөн. Хэрвээ яг ингээд юм ярих гэж байгаа бол те тийм л байхгүй. Бас мэдээж нэрч харамсалтай. За тэгэл одоо өшөө жоохон урагшлуулж ярих юм бол яг тухайн барилдаан ер нь юунаас эхэлсэн бэ гэх юм бол хавраас эхэлж байгаа шүү дээ. Бараг ер нь бол тэр Орсын аваргын бодлооны асуудлаас болоод Лебедев Мосукаевын Орсын аваргын бодлоо чинь тухайн үед л бас ойлим намар болсон. Тэр хавран те тухайн үед л дэлхийн бүхий ертөнцийг дөргөөсөн нэг тим юм болсон. За энийг одоо тэгээд яриад явах золбоо. Тэгвэл хэлгээ баг. Тэг цаашаа. Одоо олон жил за дэлхийн оршуулт тэмцээн олимпийн тэмцээн тайлбарлажлаа. За энэ дундаас хамгийн онцлогч гэх юм уу те хамгийн өөр сэтгэл хоногш үлдсэн тайлбартай хамгийн гоё барилдаан гэвэл та одоо хэд оны байл та. Би одоо тэгээд 8 12 16 20 24 гэ 500 байл юм тайлбарлалаа. Тийм мэдээж миний залуугын тайлбарлагч хэнийг танихгүй болсон 2008 онд дөнгөж их сургуулаа төгсөөл намар нь Бээжинг олимп тайлбарлсан тийм. Цагийн зүгөө авахгүй хөрш ойрхон улсад тэгэл анхны олимпийн аваргууд жудо боксоор төрсөн. Бид тэр хоёулын дээр бид жудо боксын 1998 Бээжинг олимпийн тайлбар дээр сууж ирсэн. Барилдаан болгон мэдээж тод байдаг. За чөлөөтөөс бол яг хуу Мантхнарангийн дэлхийн медалийн талх барилдаан бол одоо хоёр дахь нь аль нь анхных нь нөгөө хойслон хостой 13 онд. Хоёр дахь нь нөгөө тасраад байсан хэдэн жил тасарсан. Намбах хасаж 7 оноос хойш. Хоёр дахь нь нөгөө Беларустай тий. Дагестан. Яа тэр л бас байл. 6 оноос алдсан тий. 6 оноос алдчаа тэгэл цаг урсаад байдаг. Энэ одоо яах вэ? Манай хүнд ч мотор байгаад байдаг. Цаг нь амжихгүй болчих гээд байдаг тий. Ажил чадвараараа хөрх юм нь гойд штэ. Энэ цаг үедээ л бидний үед төрсэн бас Монголын сод бөхчүүдийн нэг бол гарцаагүй мандах тэгээд ёстой нэг нүд чийж тэгээд сэтгэл зүй бас маш өндөр туллаад одоо хөөж барилдаж дэлхийн медаль авчихсан. Одоо манай нэм очрын бас дэлхийн медалийн төлөө дээр 14 оны тий штэ тий. Тухайн үед ч одоо залууч байж. Гэхдээ нөгөө одоо л нэг ахтар хөшрөөгөлдөг. Гэхдээ л тэр үед яг одоо чи мэдэндээ 12-оос 16 оны эрэгтэй шавьдаар би хамгийн ойроос тийм шүү дээ. Бүхэл юм дээр та нарынхаа маркетинг хийгээл бүх ийш тийшээ тэгэл цуг явдаг Америк руу хийдэж явсан одоо шин тэгэл янз бүрийн биднэрт гоё дурсамжууд байна. Тэр яг тэр шигшээ бол эргэж одоо Монголын жилийн уналтанд орчихсон байсан эрэгтэй жилүүдийг бол сэргээсэн шигшээ шүү дээ. 12-оос 16 оны шигшээ бол 3 дэлхийн аварга дараалаад тэр Лондонгоос Риого олимпийн мөчлөгийн 3 дэлхийн аварга дараалал 6 медаль авч ирсэн тий. Тэгээ дэлхийн сум жил болгоо орж. Тий. Тэгэл түүхэндээ өргөдөж орж байгаа шүү дээ тэр чинь. Дэлхийн шилдэг 8 багийн нэг тооцогдоод өргөдөж орж байгаа. Тэгээд түүхэндээ орсон шишээтэй тэнцсэн шүү дээ багийн барилдаанд тий. Дөрөвдөө орсон шигшээтэй 4-4-өр 8-4-4 тэнцсэн. Бидний өмнөх дээд үеийнхэн ч хийж чадаагүй бас зүйл шүү дээ чинь бол тий. Тэгэж гоё тэнцчихийлаач гэдэг юм уу. Тэгэл одоо тэр 15 оны тэр бол мундаг шүү манайхаа. 15 оны Лас Вегасын одоо цаг хугацаа урд 10 жил өнгөрсөн ба шүү дээ. Өнөрөө Ноё 2 маань финалд ч мөнгө аваад бэхээ дүү маань хүрэл аваад Чука мант 2 хүрлийн төлөө гарч иж барилдаал. Үүтээ бас их даван дээр тагсан. Тэгэл тэр чинь ялан бүр олимпийн өмнөх жилийн дэлхийн аварга чинь ямар болдог вүлээ. Тийм шүү дээ. Тэр чангараад ороод ирнэ. 90 100 орон орж байгаа бөмбөрцгийн наадам гэдэг чинь
Тийм л одоо гайхамшигтай амжилтуудыг гаргаж байсан. Яг хөө эцсийн олимпиадээр жоохон бүтлгүүцсэн ч гэсэн тийм биз дээ. Тэр чинь бас. Гэхдээ ер нь одоо золбооч хоёр мэдээс одоо юм гэсэн тийм сонирм гадны тамирчдын ч би тийм юмнуудыг харж л байсан. Олимпийн медаль уу, дэлхийн медаль уу гэхээр одоо дэлхийн медалыг сонгодог бүгчүүд байт юм билүү. Дэлхийн медаль энэ медаль надад илүү олон сорог барилдаж ирсэн ч гэдэг юм уу те. Илүү хүнд ирсэн ч гэдэг юм уу. Одоо юм болгоныг яа эцсийн одоо олимпиор бас дүгнэх жоо өрөөсгөл юм байл. Бас тий. Тийм тэр гоё шигшээ дэр байсан. Тэгэл одоо түрүүний чиний яран дээр иргэд яхад өнрөөгийн тэр дэлхийн финал те барилдаанууд Бэхэгийн номингийн дэлхийн медаль авсан барилдаанууд сүүлд манай энэ төвшин тулгадуу те ингээл авлаа тулгал авгаа ингээл цавга дархан тэр гэл дэлхийн медаль авч байгаад энэ яг манай залуучуудын маань дэлхийн медаль авсан барилдаанд бүгдөө л миний сэтгэл зүрхэнд хоногссон тод үлдсэн байдаг те тэр чинь тамирч одоо чи мэдэн шүү дээ нөгөө олимпик лигээс медаль авч иж аль нэгнээс нь тойлонгоос нь биш юм аа аль нэгнээс нь авахд нэг бөмбөрцөг нэрээ данслаа да. Бөмбөрцгийн тамирчин боллоо доо нэг тамирчин болсон хэргийг бүтээлээдэ гэдэг шүү дээ. Энэ чинь ганц манад биш дэлхийд яриад энэ бүх ертөнцийн чинь ойлголт нь тийм. Бүр хичээлж байгаа бүх хүмүүсийн л ер нь мөрөөдөл шүү дээ ер нь тий. Хүүхд угаасаа та нар одоо тэгэл 10-аас дээшчил 15-аас дээшчил 20-оос дээшчил хичээлж иж ингээ дэлхийн медальтан эсвэл олимпийн медальтан л болж байгаа шүү дээ тэр чинь. Бүх юмаа гаргаж иж болчлоо юм чинь. Тийм болохгүй үлдэж байгаа асрыг хүмүүс байна шүү дээ. Тэр дэлхийд таяр бас тий 10-20 жил хичээлээд дуусж байгаа хүмүүс байгаа. Одоо тэгээд альва юм шин зойлоос тий. Одоо тэгээд тэглээгээд одоо яалттай байлаа тий. Тэгэл спортын гайхамшиг өөрөө тэр юм чинь тий. Тийм л одоо бүгд санаанд үлдсэн барилдаанд үгүй ер нь тийм барилдаанд их хэрэгтэй. Жудооч бас ялгаагүй тий. Тийм дандаа дэлхийн би ч одоо Цагаанбаатар гэдэг хүнийг одоо 2000 онд Нидерланд Роттердамд анх дэлхийн аврал болж байхдаа би тухай тийс ажиллаж байсан. Яг л шууд л тайлбарлаж л байсан. Анхны дэлхийн аврал чинь жудогийн анхны дэлхийн аврал гэхэд төрж байсан гэл одоо чинь жудооч нь бас 6 дэлхийн авралт орсон шүү дээ нөө. Хон хугацаанд чинь бас гайхалтай амжилт байлгүй яг бүх тэр бүх барилдаанд ялгаагүй санаанд тод л байгаа тий. За нэг жоо суучих уу? За тэгье. Нөгөө энэ нугуу. Үгүй. Алин номер болохгүй. Нэгрэ дагнах юм. Наач ями гэдэг хайтагийн жуус шүү дээ. Янзын жуус уус тахаа. Бүх цаг үеийн дэлхийн шгшээ вагийг нэрлэвэл одоо хамгийн за одоо тэгээд их л юу болно шүү дээ. Нэрлэлчээр бас буруутчих гад дараа нь хүмүүс Үгүй буруутах юм биш үү? Дэлгэрэнгүй ярих юм болчихно те. Гэхдээ яг хүмүүс сонирхолтой. Цаг үеийн юм бол одоо 10 жингээр нь хэлэх үү те? Эрэгтэй 10-аар. Тий 10 одоо ч 10 байгаа шүү дээ. Тий 10 юм чинь. Эрэгтэй 10-аар гэхэд за 57 гэж явах юм бол ингээл харьцуул тэнэлтэй үеийн мундаг аваргууд байгаа юм чинь тэгэл дэлхийн нөгөө ер нь 90 он гараад нийгэм задраад дэлхийн спортын төрлүүд оргил руугаа өсч эхэлсэн. Хуучин цус нийгмийн үед бол одоо яг л нөгөө хөгжлийн үе шатандаа л явж байсан. Гэхдээ тухайн цаг үедээ төрчихсөн одоо анхдагч бүчүүдийг бас буруутгах арга байхгүй тий. Тэр үедээ л төрсөн. Одоо төрсөн тамирчдыг бас буруутгах арга байхгүй. Хөгжлийн ялгаа төвшин байна. Яг за 57-гийн хөлмийнх Олимпийн хошоо дэлхийн 6 удаагийн орох Сергей Белглазов зөв тул улсын хожноор домогт аврах тий. 2-1 Сергей бол бас цаг үеэсээ төрүүлээ төрчихсөн байсан. Тухайн үедээ л үнэхээр мундаг техниктэй одоо дэлхийн бүхий хөгжлийн үе шатыг нэг төвшин дахиулсан. Тим авраг байсан байлээ. Би одоо хуучны бас алдарс аврагуудын бичлэгүүдийг ер нь YouTube дээр бол ямар л бичлэг байна бүгдийг үзчихсэн доо. За 61 гэвэл би бол хэнийг нэрлэнэ. Мавлет Алавдинович Батиров 2004 2008 оны Олимпийн 55 62 өөр жинд Олимпиад шааргуулсан тий. 7 оны дэлхийн авраг Дагестан. Заахан хүмүүс болоод үүдээ алдарт дагуу нөгөө Олимпиад шааргал Америкийн Джон Смитийг чилдэг ч юм уу тий. Янз бүр сонголтууд байгаа. Гэтэ би 61 дээр бол Батиров бол стандарт бус гайхамшигтай бүхсэн шүү. Бурхан минь. Үнэхээр одоо Олимпийн 3 ч болох 3 удаагийн ч авраг болох боломж байсан зүгээр яг хөө зүгээр Дагестан шүү дээ. Нөгөө шашин руугаа их гүнзгий орсон л гэдэг юм байлээ Батировыг. Сэтгэл хөдлөл байхгүй хөрүүлчээ тий ерөөсөө. Нөгөө киллерис техник тэр амар шүү дээ. Төвдрөл гөлийгөөл зогсож тий. Тий тэгэл одоо чээж тааз стандарт бус гэдэг нь нөгөө чээж тааз хоёр салдаг тий. Батиров золгооны өрлөөж хахдаг шүү дээ. Салтаатчдаг тий. Тэгээ нөгөө ингээд онцноос бөксөн доор тий. Тий ингэж толгой дотор зүүн аваад
зүүн алтлангуудаа тэрийг ингээ баруун руугаа шилжүүлээд толгойт руу хөрөш. Тэр техникийг ер нь дэлхий дээр гаргаж ирж төгсрүүлсэн шахуу авраг бол одоо Батэров шүү дээ. За тэгэл тэр босоогоос Фитэнслаас тань юу ярих вэ? Хүлээ алтгаас айдгүй те лав алдах юм бол ямар ч эргэлзэхгүй аппаратны авчдаг, давуулчдаг авчдаг. Дөрөв Афины финал дээр Штефан Абасыг тий. Баг 3-4 тэгж шийдсэн шүү Аппарат дээ. шүү дээ. Лав алдах юм бол ямар ч эргэлзэхгүй юм бэл. Тэгээд их тийм гүйцэтгэлийн маш өндөр түвшинтэй те. Батэров бол үнэхээр бас би 8 оны Олимпиад сая Батэров гэж хоёр аврагыг төрүүлж байхад бас хацтай хоёлынгийн нэг замлын төгсгөлийг тайлбарлсан те. За 65 гэх юм бол Махаш Далга төвч Муртазалиевийг би хэлнэ. Яагаад тэгэхээр яг хоо 74 рүү өсөж ороод хаан сая ТV 2-аас 6 сум шүү дээ. Дэлхийн хошоо авраг. Афины Олимпийн хүрэлтэй. Афины Олимпийн хүрлээ одоогийн тухайн 66 буюу одоогийн 65 давсан. 2005 оны 20 жилийн дэлхийн эхний түрүүгээ бас 65 давсан. Үнэхээр уранштай бас л яа гой бүх Муртазалиев те. Хаан сая ТV 2 алга гэж тийм үстэй. Тэгс. 2004 оны Афины Олимпиор хүрэл авдаг тий. Хүрэл аваад эхлээд нөгөө манай нөгөө өмнөх Дабир бронжийг маань Алириза Дабирийг янзлаад зоонд очиж гуруулаар орсон тий. Тий бүр Дабирийг ер нь бүхий үнэнд гүйцэгдүүлж Дабирийг зогсоосон ч одоо за үнэхээр доод үеийнх нь ийм гоё төвшин агсан тий шин залуу ингэж гарч энэ бол ирээдүйд бараг авруулах нь тодорхой гэсэн ийм одоо шилдэг авраг. Эльбрүүстэй тийм тааш шүү. Нөгөө Жамил Келли Америк нэрч. Тэдивийг нөгөө Америкийг янзлаад төрүүлэхгүй юу. Тэдивч гайхамшигтай гэсэн. Тэгэж одоо Муртазалиев бүр Дабир сүүлрэг ингээд бүр ингээд би тэр үедээ нэг маш сайн Афины Олимпийн ингээд бүр бүхий үнэнд гүйцэгдээд ингээд нэг жоохон тийм сонирн болоод те юу лээ гээд бүр ингээд за манай алтан маань ирж байна одоо. Нэвтрүүлгийн алдарт мантан гэдэг бол брэнд. Ай энэ сайхан хол ванта идэж л өссөн байлгүй дээ. Бат идэггүй хүүхэд Монгол хүн гэж байхгүй. Тий ойр цаахан бандангаа идсэнгүй шүү. Тэгээд тэгэж гүйцээж ийсэ. Тэгээд 2007 онд сая ТV гэлээ тий. Тэгэхээр уус. Сая ТV гээл жулмаар дэлхийн ордогч төрүүлээ 74-т. Тэгээд 8 оных нь 8 он дөнгөж гараад яриаг нь дахиж ялаад. Тэгээд дараа нь нөгөө Санкт Петербургт Оросын арга. Тэр бол одоо сая ТV Махачурын тэр бол ер нь миний санаанд бас л хамгийн тод байдаг барилдан. Тэр бол 100-ны барилдан ч та бурхан минь. 100-ны барилдан. Тэр бол үнэхээр хин ялсан Олимп баг төрүүлэн тодорхой тий. Олимпийн финал өөрөөр хэлбэл Оросын авраг дээр тохиочж байгаа байхгүй юу? Махач тэр. Тэгээд яг хуу тэгээд цаалх нь хаан юм да сая ТV тий. Тэр чинь 100 жилд ганц төрсэн бүх сая ТV ялгадаа тэр гайхамшигтай барилдан болж байсан. Тэгээд 9 он гараад хөзүүн дэвд хүртэл авсан юм аа. Саргууштай нэг барилдаг багт ер нь. Саргуушаас төрүүлж төрсөн үнэ тий. Саргуус ер нь араас нь залгасан. Тэгэж хүнд бэртэл аваагүйсэн бол ч ер нь Лондонгийн Олимпиад ер нь төрүүлнэ гэж үзнэ л тий. Махач. Тэгээ би Махачиг бол яг дэлхийн миний бүх цагийн шилдэг 10 дэлхийн шигшээ гэхээр би Махачиг 65-д нэрлэдэг нь ийм учиртай тий. Афины Олимпийн үрэл дэлхийн ихний алтаа 65 болсон учраас хайрын штэ Махачиг үлдээ. За 70 гэхээр хуушнаар 68 одоогийн 69 гэж байсан тий. Тэг 69 гэж байсан. Олимпийн хошоо авраг дэлхийн 6 дугаар Арсен Соломонович Фазаев гэж одоо Осетины домогт авраг тий. За хүмүүс яг Фазаевыг нэрлэх баг. Миний хувьд бол 70 гэвэл би Фрэнк Маркс Чамизо. Куб гаралтай Италийн дэлхийн хошоо авраг Риогийн Олимпийн 72 дөрөвсөн. Риогийн Олимпийн хүрэлтээ тий. Анх 10 онд Кубынхаа нэр дээрээс 55 жогоо хүүхэд 18 хүүхэд Москвад тийм хүрэл авцсан хүүхэд тий. Тэгээд их Адрамата түүхтэн байлаа шүү дээ. Италийн чөлөөтхийн эмэгтэй тамирчинтай хайр дурлалын холбоотой болоод тэр нь аваад Кубээс нь Итали руу гаргацсан юм байлаа шүү дээ. Тэр нь зөвдсөн юм шиг юм тий. Зөвдсөн. Тэгээд Куб дээрээ ч бас нэг 11 онд 10 онд дэлхийгээс хүрэл аваад 11 онд Пан Америкийн арга дээр нэг жоохон жимингийн асуудал байсан юм байлаа шүү дээ. Тэгээд 2 жилээр Кубын чөлөөтийн холбоо нь тэр сайхан залуугаа эрхийг насаад гомдоогоод хэсэг бүхэс өндөрж жогоод ээж аавгүй өссөн маш адармаатай өссөн. Яг л нөгөө ядуу Куб орны те яг л ядуу өссөн. Гэхдээ авиас нь Чамизог авиас бол толцсон шүү дээ. Хөлөө өчөөд тий. Бас л стандарт бус те. Тэр зүүн хөл бол бас зовоон шүү дээ. 15 16 17 оны Чамизо бол үнэхээр гайхамшигтай те. Тэгэхээр яг нөгөө миний түрүүний ярьдаг одоогийн оргилдөө өрсөн чөлөөт төр юм л. Тийм биз? Яг Фазаев гэдэг агуу авраг бол тухайн үед л төрсөн. Бас тэр үний буруу биш тэр үедээ төрсөн. Гэхдээ яг ингээл яг заримтлаараа харьцуулах ч утгагүй. Тэгтэл ер нь харьцуулах юм бол
Шамизо бол хэрэг хазаа хятад харах юм бол янзлаа гэж. Хазаа Хоёулаа 20 эдтэй болцроо болоо. Тэгээ Шамизогийн зүүн хөлний учрыг эд олохгүй хаа ангаач байгаа л гэж энэ бүр миний л бодоо шүү тий. За 74 тул мэдээж хаан боёсоор Хамидов сайт тий ойлгомжтой. Олимпийн 3 дэлхийн 6 тэр домогт аврахтаа одоо юу ярих 100 жил ганц төрсэн хүн. Дэлхийн чөлөөтийн тэр үнийг яга хаан гэдэг ихэр ганц гаргасан амжилтаараа бус тэгээд барилдааны агуулга мөн чанар техник тактиктэй тэр бүх юмараа бүхэл мэх техник өндөр нь хит юм бэ? Бүхэл мэх техникийг хийж чаддаг. Их гар урт хүн шүү дээ. 80 гарцсан тий. 80 байна уугүй юу. Тэгээ саяхан нөгөө 49 жил гэж ярих удаа бараг тий. Хамстаагаар үүд боллоо тий. Дэлхийн бүхэн ертөнц одоо гашуудлаа. Одоо дэндүү гайхамшигтай юм байна тий. Тэр нэг ТV школ гэж байна шүү дээ. Дэлхийн бүхэн ертөнц тэр школыг бий болгосон. Одоо 80 оргил болсон школ болж таарлаа шүү дээ тий. За 79 рүү гэхээр яг хуу Jordan Bros дэлхийд 6 төрүүлсэн те 6 74 79 хуваагаал авсан Kyle Deck байна те бас л одоо Америкийн 2 гайхамшигтай аваргууд. Гэтэ би бол Sidaco хэлнэ. Sidaco. Токиог олимпийн аварга дэлхийн 3 дахь аварга. Sidaco бол одоо энэ цаг үеийн одоо баруун алдлааны ноён оргил байна шүү дээ. Баруун алдлаа үнэхээр гайхамшигтай авч байна. Sidaco бол одоо бас л сүүлийн ажиллагаа бас төөний шүү дээ тий. Амар тэр барилааны төсгөл сайн их мих. Энэ жил яг хөө дэлхийн аварга ширмэн вилийг ялгадаа шүү дээ. Сүрдэг дээр. Гэхдээ би тэрийг нөгөө энэ шууд амжуулалтын удаашруулалтын дээр нэг цаанаас удаашруулалт сайн өгч чадахгүй. Тэрэн дээр юу болсон гэхээр яг дараа нь харахгүй юу. Дараа нь харсан чинь Валиев Деркотсон байлаа. Цаг төсгөл дээр. Деркотх юм бол энэ шүү дээ. Тий. Энэ жил чи Европ аваргаар тэр өрчин бас таарсан үү? Европ аваргаар бол бас Валиев гарцаагүй ялсан. Хоёлаа л энэ чинь Албан руу гарсан ласэти өгчүүд дээ Чермен Валиев тий. Доркотсон байлээ. Тэрийг тэгээд одоо яг санаатайч бай санаандгүй ч бай тий. Энэ дүрэн бол дүрэн буудвал буудаа шүү дээ. Тийм юм болсон байлээ. Sidaco бол одоо яг би бас Sidaco-г үлдэх хайр юм байна тий. Зөвхөн 70-д барилдаагүй ч гэсэн 70-с руу ч орсон бол Sidaco-д дэлхий авчихсан ийм хүн шүү дээ. Тэгээд яалчуд доод жилд нь Voicer сайт байгуулгад Sidaco-г нэрлэхгүй орлож байгаа шүү дээ. Одоо ингээд Bros, Kyle Deck, Sidaco 3-ыг харьцуулах юм бол ерөнхийдөө Sidaco илрүүгээд эхэлсэн шүү дээ. Тий, хоёлынгийн ялаад илрүүгээд эхэлсэн юм байгаа. За 86. 86-ад хааны дүү Олимпийн аварга Адам Сайтиг биелнэ. Сайти бол бас л Адам бол бас залуугаараа хүнд хүртэл авцсан л да. Сидней Олимпийн аварга шүү дээ. Тий. Ромеро гутгаж байгаа. Гутгаж дахимдал. Үнэхээр бас л гоц штэ. Ахаасаа нэг хол дутахгүй. Яг ахын сүдэрт дарагдсан. Гэхдээ хүнд бэртэл нөлөөсөн дээрээс нь ахаасаа яг нарийн ингээ харах юм бол бас одоо тэдний удам тэр Сайтив гэдэг удам ямар гайхамшигтай хоёр хүүтэй юм те. Хол дутхгүй бол Адам биш. Би Георги Гитоев, Сажидов тухайн өрсөлдөөнийг харах юм бол яг энэ тий гоёл тэгтэл Адам бол арай өөр төвшнийх ер нь бол тий. Яг уу одоо бол нөгөө Дэвид Моррис Тейлор, Хасан Язаны Ширати гэл Иран Америкийн хоёр мундаг аврагч нь 86-аас хэсэг Ревал чимлээ шүү дээ. Гэхдээ яг миний хаар бол миний илүү дуртай гэх юм уу те яг бол би Адамыг гэж хэлнэ. Яг ингээд бүх цаг үе дээр ингээд хоорондоо тулах их сонин шүү дээ. Чи тэр би тэр үсэн нэг талаараа тийч харьцуулах тugуулж байгаа юм. За хуушнаар одоогийн 92 ихээр нөгөө Расул Хади Мазхади гэж 96 оны Олимпийн аварга Ираны алдарт аварга те 94 95-ны дэлхийн хош аварга. За нөгөө талд нь тухайн Ревал юм да Олимпийн аварга дэлхийн 5 Махарбак Хадарцай өнөр тулж ирсэн. Яг хоо 94 95 96 гээд хоёр дэлхийн аварга нэг Атлант Олимпиад гурвууланд нь дараалаад Расул Хади Хадарцайг ялсан. Тийм их тийм ухаалаг айхтар нэг хэсэг Ираны ишгийн алтцчууд хийжсэн шүү дээ. Хади чинь бид нэрүүд Америк дэлхийн цамар явцууд хади айхтар ухаалаг. Одоо манай гандах ахта өрсөлдөж байсан. Маш гоё баруун дархан давхаалддаг те. Соос дэвсэн талаас тэр Хадар цавиг тэр хоёр Олимпийн дэлхийн аваргад 3 дараажлахад гурвууланд накат татсан. Атлант Олимпиад давхаалдсан шүү дээ. Давхаалдаад нэг оноо дамжиж дугуй нэг оноо гэдэг байсан. Дамжиж накат ав 3 тэгэр дуусгаж байсан. Тэгэл өмнөх жилийнч накат авсан. Тэгэл баруун талхаатууд аваа, баруун шилбэр аваанууд нь илүү. Гэхдээ яг хуу 92 ихээр би бол миний хувьд бол Хасан Язнаны Жиратыг сонгоно. Одоо 74 тэрэг олимпиад төрүүлсэн шүү дээ. Иранаас 3 олимпиад дараалж финалдаж нэг алт хошоомог авлаа шүү дээ. Иранаас ер нь чөлөөтөр олимпийн хош аварга байдгүй. Там нэг төрүүлсэн аваргуудаа шүү дээ. 7 8 аварга байна уу? Алдарт нэг Голомреза таахтай гэдэг хүн чил нэг алт хошоомогтой байхгүй 3 олимпиад. Тэрний араас Хасан Язданы
3 медальтай. Олимпийн 3 олимпиад алан финалцсан. Би бол ягаад Язданыг 92 руу оруулж бас хайран байна те. Тийм 86-д магадгүй Дэв Дэлрээс сонголт. Гэхдээ миний хувьд бол Хасан Яздан. Ягаад тэгэхээр бас л үнэхээр те. Үнэхээр гоё шүү. Үнэхээр төөндийш хоёр гараа ажиллагаа. Сугдаа бүлд сугдж байгаа, хүнтэрж байгаа те. Зооны барилдаа, хоёр гарын зүүн баруун шилдээний ажиллагаа хүнийг бас л нэрээ хүн дисгүй шүү те ер нь. Тэр ажиллагаан дээр Тэлэр дисээ байгаа шүү те. Тэр одоо зүгээр хадарцаа бол хадим дагуур байлгцсан. Хадимыг би өөртөө Хасан Язданытай ингэж хоёрын бол Язданыг ажиллагаа хадимийнхаас одоо нөгөө хөгжлийн өвч гэсэн те бүхий хөгжлийг нь харгажсан бол зүгээр нүдэн хэлтэй. Тэр ажиллагаа нүдсэн ажиллагааг эхний нэг үед дислэхэд хоёр дээр бол хадим ер нь жоон суух болов гэж бодож байна. Тэгэхээр би Хасан Язданыг ирээрсэн уншаа. 97-д бол мэдээж Абдул Рашид Булачев Садулай Орсын танк Олимпийн хошоо дэлхийн 6 нодлон Парис Олимпиад барилдуулсангүй шүү дээ. Улс төрийн асуудлаас барилдсан бол 3 дахь харуулах магадaltaй байлаа. Энэ жил бас виз гардаггүй гэдэг ийм нэг шалтгаан хэлээл аюу ачлаа шүү дээ. Барилдуулсангүй. Энэ жил бол тажидын нэг жоон сул байлаа шүү дээ. Тийм билээ. Энэ жил барилдсан бол дэлхийд ер нь 7 төрөлх магадлал өндөр байсан байна. Хойтон Бахрайн дэлхийн оргол нь Бахрайнд бол визний асуудал учраас цаа чи очин л таа садуулаа. Наан том бэртэл авчдгүй юм бол энэ очих магадлал асар өндөр шүү дээ. Дэлхийн стандарттай одоо тийм бас гайхамшигтай авраг. Одоо дэлхийд эрэгтэйчдүүд төр Валентин Ярданов, Александр Медведев төр дэлхийд 7 төрүүлсэн байд. Тэгээ араас нь одоо энэ Фазаев, Белглазов, Сайтиев, Броуз, Садулаа юм дээр чинь 6 шүү дээ. Тэгээ одоо яг энэ жил сая төрүүлсэн бол 7 болж тэнцэх байлаа. Тим юм дээрээ тэгээ Тамирчууны нодлонгийн олимпийн шинжилгээ арга эрт ингээ барилдуулсангүй. Тэгээ энэ төр бол ойлгомжтой. За 125 бол одоо Артур Таймазов авраг Дойбин гэлэрсэн. Дойбин гэлэрсэн. Хоёр нь дэвлэрч байв тий. Тэгсэн 8 12 4-өөр үлдчихэж байгаа байхгүй 2 өдрөө нафинараа. За 125 бүхий хөгжлөө харахаар урагшаа би яагаад ч хэлэхгүй л дээ. Гена Петрашвили Таха Аккул 2 байна тий. Хоёулаа 3 олимпиад дараалал медаль авсан. Хоёулаа дэлхийн тусбар 3 төрүүлсэн тусбар 8 медальтай. Олимп дэлхийн нийлээд 11 медальтай энэ хоёр тий. Гена нодлон Парис Олимпиар Зараг эцсийн мөчөд авсан. Яг нөгөө нэг юу шиг нөгөө Америктэй 21 онд үздэг шиг юм болчиход байх гэж бодчихлоо. Саадах чи эхлээд 10-0 болчлоо гэ баяраа тэмдэглээ явчихдаг. Тэгсэн чи 9-0 гэж үзүүлээд хойноосоо бариуллаа тий. Тэгээ гайхамштай гээл. Яг Зара бол энэ цаг үеийн бас Ираны ханхуу сая энэ жил ихэд 3 таа төрүүлсэн шүү дээ. Сүүлийн 2 олимп мөнгө авсан одоо цаатах чи олимпийн алтал дот байна. Тэгэхээр яг л жингийн 2 ах Гено та 2-ын араас замж байгаа байхгүй. Магадгүй одоо 2001 оных баха Зара. Тийм билээ. Тэгэхээр одоо олимп төрүүлэх үлдсэн ганц ажил үлдсэн тий. Дахиад энэ Гено та 2 дэлхийд 3 төрүүлсэн бол одоо энэ жил Зара 3 таа төрүүлсэн. Хойд нь 4 болох магадлал өндөр шүү дээ. Тий дэлхийн төрүүгээр илүү гараа авчих магадлал өндөр. Гэхдээ яг одоо цаг дээр гэх юм бол би 125 дэлхийн бүх цагийн шигшээр бол би Гено Петрашвилиг нэрлэн тий. Ийм л одоо 10 байна да. За баярлалаа хта. За шижрэх хта бас дэлхийн шилдэгүүдийг бүх цаг үеийн шилдэгүүдийг бас өөрийнхөө төвшөнд өөрийнхөө л бодож байгаа төвшөнд шүү дээ тий. Тэгээ хүмүүс юу гэж нэрлэхийг мэддэг. Хүн болгон өөр. Тий. Гэхдээ ерөнхийдөө бол жингүүд дээр бол нэг зөрөхгүй байхаа гэж хол зөрөхгүй шүү дээ. Хол зөрөхгүй тэгэл нэг ерөнхийдөө л оролцол очно. За өнөөдөр манай подкастын хамтран ажиллагчаар Азиан ресторан оролцож байгаа. Тэгээ манай нэвтрүүлэг мөн хачиртай бантан. Тэгээ бантан маань ирсэн байна одоо. Хачир нь бол битэрийн ярьж байгаа яриа шүү. Тэгээд Азиан ресторан маань одоо нугасны махаар хоол идэг бас тэр нугасны махнуудыг бас битэрт энэ нугасны мах. Гурлаа нугас байна хаа. Оо за. Тэгээ хоёлаа сайхан хоол идцгийа. Захтай яваад. Бүхний талаар тэгээ яриа л шүү дээ. Дуусахгүй тий. Дуусахгүй л яриа холно доо одоо тэгээд. Бүх цаг үдэл тэгж ярьж л ирсэн юм чинь. Хачиртай бантан подкастын маань энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар Asiana Foods компани Medaltag брэнд хамтарч ажиллаа. Тэгээд сая шижрэх хотын идсэн нугасны мах маань бол энэ байна. Тэгээд одоо энэ махыг бүрэн болцтой тэгээд шараад болон жигнээд идэх юм боломжтой мах байна. Манай үзэгч олон хоолныхоо нэг зэсэнд бас нугасныхаа махыг хэрэглээрэй гэж уриалмаар байна. Тэгээд нугасны мах маань аминдим өндөртэй, уургийн агуулгад өндөртэй сайхан мах байт юм байна. Тэгээд Medaltag брендийн махаа та бүхэн сүлжээ бүхэлдэлгүүрүүдээс худалдаж аваарай. Толбоо 125-д хэд тасдаг байлаа? 104 хасахгүй шүү дээ. Тэвжээ гэдэг өсгөр чи би чи бүр 17-8-тай барилддаг үстэй. Тийм багуу. 97 руу тийм. 97 руу харин 11 оны дэлхийн авраг Азийн аврагаар нэг 9 орчим 105-аас 106 96 гарсан юм шиг. Тэгэхэд нэлээ ассан тий.
Би ч юм сүүлрүүч нөгөө 125 дээр нэг жоохон шогшоод идэх харагдаад гэсэн шүү Ээ дээ. формч гол хаа. 25 хүрэхгүй байгаа нэг жоохон багасгаж яхаар хөдөлгөөн арай ороод. Тэгэл жоохон болох гэдэгсэн. Манай хэд ч амар хасан шүү дээ. Хамгийн амар хасалдах юм бол одоо миний мэдж байгаа төвшөнд шүү дээ. Юуны Гуанжуугийн Азийн тоглолтоор 10 доо. Тий. Өнөр нөө улсын оргоор жиндэр хасагдаад. Тэгээ цааш хөдөө гарч амар зугаалж явж байгаад ирсэн чинь дэлхийн орго дууссан. Дэлхийн орго чинь кумар төрөвчдөг лөө. Тэгээ өнөр кумарыг чинь госч ийсэн гэ. Тэгээд Азийн тоглолтоор өнөрөг ороод холсон чинь 66-д оруулна гэдгсэн чинь нөгөө нөхрөж үзсэн чинь 80. Тэгээ өнөрөг гэсэн үнэн өрөвчж үлээ. Тэгэхэд өглөө босоод өглөөнийх цайг уухгүй цаа чинь өдрийн 3 циклонтой бэлтгэл хийгээл. Тэгээ өдрийн 2 хоолны нэг шөлөөл идэн цаа чинь. Тэг өөр ямар шал байтггүй тэгэл. Амар хасалтай. Дээр үеийнх бол цогоогч нар амар хастай. Байсан юм шиг л тий. Амар. Тэгээд яхан өнөрөгийн маань хувьд би сүүлд нөгөө манай өнөр чинь Сан Францискод очиод нэг холимог дээр тулцсан шүү дээ. Тэгээд би бас цуг явсан. Яг л цуг байрлсан баг 10 тоног. Яг нэг хүн тамирчин болгоны бас нэг чианс онцлогуд аргууд гэж байдаг л да. Одоо юу гэдэг манай ингээл одоо тарга твэр гэхдээ жирийн хүмүүс шүү дээ. Одоо ялангуяа эмэгтэйчүүд ингээл жиасна гээл ингээл нүүд ч одоо гиз гүзэнээс ингээд сул махнаас хасгаж штэ. Сул махнаас чин хасах ямар ч гиз гүзээгүй мэрэгжлийн тамирчин яргаа биенээс чин хасах хоёр нь бол тэнгэр газар шүү дээ. Тэнгэр газар тэгэхээр хүн гэж одоо ямар их нөөцтэй байдаг вэ, ямар их асар их төвчээртэй байдаг вэ гэдгийг л харуулж байгаа. Уул нь бол тийм. Тэгэхээр одоо жирийн хүмүүс тэглэхэд бол та нар бол тийм хасах юм ихтэй. Яг нь тэр хүмүүс жоохон тийм шантраад байдаг тийм. Тамирчууны сэтгэл зүй байхгүй учраас жоохон ингээд шантраад байдаг тийм. Одоо зарим нэг хүмүүс бол нэг хүний өмнөөс амьдарч байгаа хайтаа гоншгонч гэдэг юм уу тийм. Нэг тиймэрхүү юм байгаад байдаг бол яг мэрэгжлийн тамирчид бол одоо тийм ямар ч гоншгонох юм байхгүй, багшийн тушаал, хатуу хараа аналт орт юм байна. Ус мус зүүдлэгдээл бас л. Ана нөө идэг нөгөө яригны багт гран приж бид нар чинь вогоноор яваад тэгэл нөгөө байгаль нуур чинь барагдахгүй шүү дээ. 2-3 цаг байгаль нуур хараад яригдтэй бид нар чинь вогоны купегэрөө ингээ хараад сүүлрүүгээ залхна. Нөгөө вогонтроос шогшоод хөдөлдөг шүү дээ. Тэгээс ноёд юу гэсэн лос гахад багш хамгийн гоё өхөл чинь живж өгөх юм биш. Хүн тэгтлээд одоо тийм болж шүү дээ. Хамгийн гоё өхөл чинь одоо живж өгөх юм биш гэж. Ус зүүдлэн те усны хоржигнох чимээ сонсогдно. Тэгээ нөгөө булчин шүрмэс татаж сэрэн те. Юм хум уухтай ингээд ерөөсөө сэрэн. Яг гарамлал ингээд аяхан тавьж байгаа уухгүй. Одоо энэ жүүсийг барьж аваад ингээд уухад алдчих штэ ингээл нэг илүү болгож өрөөсөн санагдал. Тэгээд уучаал жингээ бас нэ хүүрээ яах гэж ууул гэж бодож байгаа юм. Нүдэнд одоо харагдуулахгүй. Оскахын жин хасгаар бол нөгөө юу л байсан юм бэлээ. Жин арай багасч байгаа одоо өсгөө аврагтаа тухайд Осках нэг гөрөөнд орох юм бол Осках дэдэг ус. Осках минь өгш нэг минийхаа нүдэн дээр нэг гоё нэг кола өөрөө бүр кола бэлцсэн гэсэн. Кола авч өгөөд хөрөж мөрөгшөнд хийж өгөөл лээ. За тий. Мань чам задлаад тэгээд чи нэг угаатах та гэд. Тэгээ өсгөр ингээл онгот нь Осках харж байгаа. Тэгэж билээ урч штэ. Бас Оскахын арга бол бас тэр гэж байгаа. Хүн буулгадаг. За гоё штэ. Тэр юун дээр нөө цогоогш ямар төвчөө тэр нөө шигийн багш багт яриадсан. Нөө цогоогш нэг олимпиад юм уу тэгээ явах юм уу? Орох гээд яасан чинь нөө цогоогш төвчөнд жиндээ орч чадахгүй магадгүй гээд Оскогш нөөц тамирчнаар орцсон. Аваа явцсан гээд. Эрдэнэтрууны атлант байл юм. Тийм ээ. Тэгээд яасан чинь тэр хоёрны Оскогш ч цогоох жиндээ орчих юм шиг хамаагүй идэж уугаал яваад байхгүй юу? Тэгсэн чинь за цогооч хэцүүдлээ шүү гээл багш нар. Амьд тэр хоёр ингээд зөрсөн гэсэн тэгсэн чинь цогоо өсвөл ирээд битгүй Оскар намайг юу гэсэн бага өглөөл тийш зөрсөн шүү дээ. Хүчээсээ өөрч орж чадахгүй хэлэхгүй яасан. Тэгэл ирээд. Оскар нэг цайлгал л да. Ахта жоох хийдүү хэлэхгүй. Өмнө итгэцэн цааш хамаагүй идээд яваад байсан. Та яаж байгаа юм бэ гэсэн байлгүй. Гэтэ яг атлант хэлэв цогоох ордоор орсон шүү дээ. Амар хасдаг байсан билээ тухайд бас одоо бичлэгийн тэр нөдөн шүү дээ. 57 руу бол бас амь тавьдаг байсан билээ. 70-аас болж ирсэн билээ шүү дээ. Манай огч чинь бас 57-д оёогч чинь 88 олимпиор 12 кг 500 г гэж байгаа шүү дээ. Өөрөө ч хэлдэг байсан хүч орсон шүү гэдэг. Тэгээ уул намайг 62 дуурч хавар хэд олон улсын тэмцээнд Магомедхан Абушевыг ялаад
Абушовын тухайд 80 юм байна. 60 төрүүлчихгүй юу? Тэрийг хаварна, намар нь олиг болж хад хаварна. Ялж одоо олон улсын тэмцээнд төрүүлчихсэн байна. Яг хөө тэгэл тухайн үйл удирдлагуудын хийж байгаа л асуудал шүү дээ тэр чинь тэгэл. Би нөө анх залуучдын уцаараа төрүүлчихэд. Тэгээ нөө манай чи нөө нэмэх 96 гэд болдог хаа. Тэгээд тэрэнд нь ороо төрүүлчихгүй. Тэгээд нэг бид нэг ийм ихтэй л 86 84-ээр хасгаас яагаад. Тэгээ анх Филиппин руу Аз явахд яваад бүфет хоол баахан гусаад. Тэгээ манай одоо 57-гийн Батбол дөө шүү дээ. Богомбаяу. Тий. Батбол жингээ хассан байсан. Би чи нөгөө хамаагүй идээд Батбол чинь нилээ хассан. Тэгээ оройн хоёлаа жингээ үзсэн чи Батбол ч нилээ төгчөж нэг 500 үлдсэн байдаг лөө. Тэгсэн чи би нөгөө эртээ оцсон нөхөр чинь 96 500 болоод нөгөө бүхий тоолноос хамаагүй гусаад гизсэн юм юм. Тэгсэн маргааш нь Батбол жингээ тавьсан чи баага шингээ юм уугаад. Нүд нь хоёр нүд нь таг. Нөгөө шингээ ихтчих ирч. Хавнаад. Маргааш нь хоёлоо барилж байгаа юм байхгүй ихнийгээр тусвалт. Жогоо хөхтүүд бөө бөө. Шингээ ааш тавьгаач мэдхгүй. Тэгээд Оског загнуулж ирсэн. Тэгээд сүүлд нь нөө чин нэмнэ гэдгсэн чинь манай өсгөө чуках өсгөө хийж нөө суг байр хөслөөд амьдэрдэг байсан чинь өсгөөч хоол ид дуусаал өгөөжийн борцог араас нь иддэг байхгүй. Тэгсэн чуках асууж ин өсгөөс. Өсгөө чи одоо яаж ингэж амар иддэг гэсэн чинь ха би танд хоол ид гаргаж зааж гээ та надад давхар амхайг заагаад гэсэн. Марзан гой төгөд их шүү бас. Ой хийх. Зарим нь ярьж болох юм байна. Болохгүй юм байна. Одоо манай энэ нөгөө 60 одоо 60 65 юм да жинжиуд одоо. Тий жинжиуд ч Улаанбаяна хар нэмхэ бор нэмочор. Одоо цагаан марнаар гэх юм одоо юу гэх. Тийм шүү дээ. Үзэгч маань зөөр болоор зүгээр айхтар сизм биш шүү дээ. Бид л одоо дундаа ярьдаг тийм. Үндэл одоо энэ эдгээр чи яг гоё жинжиуд анх 60-д гарч ижсэн алаан болж л одоо анх гарч ижсэн манай үеийн залуучууд шүү дээ гоё. Тэгээд одоо юу гэдэг манай нэмхэ баяна хоёр бол хэдийгээр одоо дэлхийгээс медаль авч чадаагүй шигсэн мандах нэмочрөөгөөс дэлхийн медаль авахтан те дотоод өрсөлдөөн дөр үнэхээр гоё хурцлж үүж одоо ялж байсан те ялж ялагдаж байсан дөрөв би нэг эдэр ч бас маш айхтар тухайн өрсөлдөөн ч бас гоё байлаа шүү дээ. Аль ч нэг дотоод өрсөлдөөн сайн байж иж тэгээд одоо ер нь мандах нэмочрөөрийг дэлхийн медальтан болоход энэ хоёр бас их түлхэж өгсөн. Хоёр шүү дээ. Эдний их тийм марзан. Фүү. Тэр ярих юм бол яг суугаад ярих юм бол ном гаргачихсан шүү дээ. Тэг. За хоолныхараас яамыгаас нэг уучих واخа. Санаач айтах юм ба шүү дээ. Энийг авах واخа. Юу тэглээ манай яам гэж үс. Өнгөлт дагнахгүй бол хольжлохгүй байна. За. Тэгэх бол нөгөө согтно гэдэг шиг л. Сүүлч одоо янз бүрийн подкастууд арх мэрхтэй. За тэгэл нөгөө юутай хоолтой подкастууд их болж тэ. Одоо хоолны хажуугаар юу ярихын хажуугаар бас идэнэ гэдэг ч бас нэг юу гээ. Таалт сайн идэж хуучны өнгө гэхэд бас. Ясаатай юм. Ясаатай юм яха. Намайг бас одоо нэг тийм би нэсгээр идэх муудсан байлээ. Муудсан ч яаж 20 иттэй байх вэ үзгүй. Тэр чи байгалийн зам юм байна шүү дээ. Цадгүй нас үйдэг үстэй хүнд. Тийм баг шүү тийм. Би ч одоо зүсний чулуун муу авахснаас хойш тэгээд өлегтэй итгэж байц төө. Орой 6-аас хойш ер нь л жоох юм идэхгүй талдаа. За тэгээ ахаасаа бас зөвлөгөө аваад за анхны подкаст эхэллээ тэгээд миний энэ ачиртай бантан дээр подкаст бол ерөнхийдөө бүхний хөгжлийн талаар одоо энэ бүхний сайхан зүтгэлтэн за бүхчүүдэд оролцуулсан сайхан контентууд дараа шин дугаараас бас гараад явах бах. Эхнийхээ зочноор ямар ч захаага оролцлоо. Би ингээд явал болохоор нэр нь яхаар нахаа. Дажгүй шүү дээ. Ерөнхийдөө бүр нэг эфирийн биш бас нэг зүгээр нэг хоорондоо ярилцж байгаа юм чи бас учиртай л юм тий. Тийм чинь тэгэл энэ салбарыг бацах юм шүү. Ер нь тэгээд бас нэг дан барилдаад авахгүй. Одоо ер нь цаашдаа Монгол бүх одоо ерөөдөө за түрүүн хэлсэн та барь сонгоо байхгүй ч бас сайхан гэгээлэг тал руугаа яваад байна тий. Өшөө одоо яавал одоо үзэгчдийг татахын ард түмнийхээ хайр инэрлийг хүлээхийн дээр үеэс л манай бүхчүүд тэгэхээр манай Монголын ард түмэн сайхан хүндэлдэг дээдэлдэг энэ сайхан спорт. Тэ одоо тэгээд Барнадмын тухай хуулийн дээр үндэсний спорт гэж бичсэн байгаа шүү дээ. За нэг хоёр асуулт өгдөг те. Энэ яг спорт юм уу эсвэл наадам цэнгийн үндэсний өвөрмжлөл те.
өв уламжлал юм уу гэдэг нь ийм хоёр асуулт байсан ирсэн шүү дээ. Яг ерөнхийдөө бол аль аль нь л байна те. Мэдээж энэ чинь өв уламжлал мөн байлгүй яах вэ те. Дээрээс нь одоо гарцаа авахгүй нөгөө цаг үе нийгмээ дагаад хөгжиж шүү дээ энэ чинь. Хуучин бол одоо яах юм бэ? Одоо нэг сосны нийгмийн үед бол нэг тээврийн жолооч нэлээх барилддаг байсан байл шүү дээ. Хамгийн сүүлчийн тээврийн жолооч нөгөө ажиллаа хийж байгаа автобаздаа ажиллаа гээл том тэрэг зээл 130 тэрэ барьж байгаа л те орж ирэл барилчдаг хамгийн сүүлийн шээ чинь үлзийн тулгаан зам байсан байл шүү дээ. Ер нь бол те. Тэгэхээр тэр улсууд чинь нэгсэн тийм системтэй бэлтгэл одоо хийдэг байсан байгаа. Тэнгуү тэр сос нийгмүүд яадаг байсан гэхээр хоёр мөнгө аваргана. Цэрэн дут аваргана ч гэдэг юм уу те. Бэж аварга, цэрэг аварга энэ төр нь бүгд их чөлөөт хийчихсэн те. Арай нөгөөдүүлээс тий шигшогд орцсон их спортын амтанд орцсон их спортын багшийн яг системтэй хатуу бэлтгэл рүү орсон тэр ачааллыг даагаас уртсан. Тэнгүүд үнсрээ барилгаар нөгөөдүүл нь нэг тээврийн жолооч ч юм уу те. Нэг бас тэр хүмүүсийг буруут харах байхгүй те. Нөгөө хүмүүс бас ялгаагүй ажиллаж байсан байгаа те. Ингээ барилдахаар зөрүү гарахаар нөгөө экспорт сурлтнууд нь дамгаатаад байдаг байсан ба штэ. За тэгээд 90 гараад Арслан нийгэм рүү шилжиж нийгэм задарлаа. Тэр үеэс хойш яг одоо манай үндэсний их бол яг их спорт чөлөөчүүдөө самбын нэг айдлаар 90 оноос ерөөдөө хойшоо нэгдсэн тийм системтэй бэлтгэл рүү ер нь орсон байна. 80-80 донд бол нөгөө цагааталтын хатуу нийгэм учраас засаг төрөөс чөлөөчүүдөө самбын хүнд жинг ингээ бодгоор барьдаг гэсэн баг шүү дээ. Эх орны нэрийг гаргах ёстой чи. Төв дэлхийн олимпиад барилдана. Жингээ барь. Тэ? Бодлого ингээд бариадсан ба шүү дээ. 90 он гараа нийгэм задарсан 90 оноос хойш ерөнхийдөө Монголын чөлөөчүүдийн хүнд жин бол бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. Асуудалд орсон тий. Асуудалд орж гэлсэн. Яг хөө дээрэс нь юу гэдгийг үндэсний бүхт маань одоо илүү их мөнгө эргээд байна. Энд чинь бас нэг одоо буруу байхгүй юу шүү дээ. Тий хүн бас амьдралаа бодно. Дээрэс нь нөгөө мэрэгжлийн олимпийн төрлийн мэрэгжлийн их спорт гэдэг чинь юу вэ? Ямар хүнд хэцүү гэдгийг бас чи өөрөө мэднэ шүү дээ. Яг тэгээ манай үндэсний бүх бол одоо нэг эцэг бүх гэж ярьдаг те. Одоо 5000 жилийн түүхтэй эцэг бүх ерөнхийдөө бол за Сумуул 1500 жилийн түүхтэй ч гэдэг юм уу те. Энэ Төв Азийн ерөнхийдөө хамаг одоо ер нь дэлхийд дээр нэг 160 гаруй орон өөрсдийн гэсэн үндэсний төрөлтэй өгч. Африкууд хүртэл нэлээд байгаа шүү дээ. Одоо энэ Камерун, Сенегал энэ төр чинь бол орон болгонд л байдаг. За тэнгүүд эдгээр бүхий төрлүүдээс хамгийн олон оронд түгээн дэлгэрч нэвтэрч хөгжсөн 3 бүхий төрөл олимпиад ордог. Чөлөөчүүдөө сонгол 3 тий. Олон улсын олимпийн оронд за олимпиад одооны 32-33 төрөлтэй байна. Олон улсын олимпийн оронд одоо бүхий төрлийг 4 болгож нэмэх ямар ч зай код байдаггүй. Энийг манай зарим хүмүүс жоо мэддгүй юм бэл би нэг бүр зориуд хэлэх гэж байгаа юм. Байдгүй байхгүй юу? Тийм. Самб Оросуудын зохиосон ганц спорт. Самб сос нийгмийн үеэс олимпиад орох гэж хөөцөлтөд бараагүй. Сумо 90 оноос эхлээд олимпиад орох гэж хөөцөлтөд бараагүй асуудал. Саншуу сумогийн дэлхийн аварга саяхнаас 92 оноос эхэлсэн шүү дээ. Шалахгүй одоо нэг 20-30 атгаар ордог тий. Тэнгүүд чөлөөтийн дэлхийн аварга 51 оноос эхэлсэн, жодоогийн дэлхийн аварга 56 оноос эхэлсэн. Энэ хоёр дэлхийн аваргач чинь энэ хоёр төрлийн эрд 100 гараар орч. Одоо жудоо бүр 120 доор ороод байхаар нь жудоо чинь бүр 14 жингээ ингэслээ шүү дээ. Дэлхийн жинсааны эхний 100-д байгаа жин тус бүр дээр дэлхийн жинсааны эхний 100-д байгаа тамирчныг дэлхийн аваргад оруулах шалгаар болцтой болгочих жоо. Тэрнээс хойш нэмэргүй тий. Тэгвэл тэрнээс хойш эхний 100 багтааг бол чи дэлхийн аваргад орохгүй гэж. Бас нэг талаараа зөвлөдөө. Тэгээд хумайд ахтал жудоо нэг 90-д оронтой байж л шүү дээ тий. Тэгэхээр энэ хоёр хөгжлийн яг холтчихсан улсууд угаасаа тийм. Тэгэхээр олимпиад бол ямар ч тийм бүхий төрлүүдийн нэмэх зай код байдаггүй. Яг нь манай үндэсний бүх бол одоо Монгол улсад нэг чөлөөт бол 1900 дамбын дамдын сурангаа 1958 онд анх хойно төгсч орж ирээд анх чөлөөтийг Монгол орнд нэвтрүүлээ. За жудааг нэг 60-аад оны их үеэс гэж бодъё л доо. Угаасаа бодъё л дооч биш л угаасаа тийм юм чи. Чөлөөт жудаа сан Монгол нэг 60-аад оноос эхлээд ингээд нэвтэрч орж эхэлсэн цагаас хойш одоо чи өөр мэдэн дээ. Одоо наазахын бие халаалтын дасгал техникүүд. Албан спорт халаалтай байж бэртэл гэмтлээс сэргэлэн те. Бие халаалтын дасгал техникүүд. Мэх техникийг нарийн задалж нэг бүрслэн тоотоор тавтах те. 1 2 3 4 одоо 5 6 7 8 гэл бүр тоотоор барьц гिचгэл болгон дээр задалдаг штэ. Тийм штэ. Тэр задлах. Тэгээ наазахын ажиллах чадвар сайжруулах кроссонд гүүх энэ төр. Энэ бүгдийг энэ их спортоос манай үндэснийхэн сурсан. Тиймдээ ч одоо би түрүүлсэн 90 оноос хойш үндэснийх маань бол одоо нийгэм задраад бүр л одоо системтэй хөгжил рүүгээ
яваад эхэлсэн учраас одоо бол одоо ингээд аймаг болгон дивжитүүдтэй болсон те. Одоо чи одоо өөрөө бараг л Баянгор дээр багшилж байгаа байлгүй те. Одоо арга байхгүй арай нэг их спорт сур танилууд нь багшлаа шүү дээ. Тэр ойлгомжтой зүйл. Хүүхдийг арай нэг олон жил барилдуулъя гэх юм бол чөлөөч удаагийн аль нэгийг нь сонгоод суурийг нь тавиа гэдэг тийм биз. Одоо чи мэрэгжлийн төвшөнд бол дэлхий дээр 5 6 7 8 настайгаас л эхэлж байгаа шүү дээ. Чөлөөч удаа бол баг 15 6 өрчин бол динкичлээ наа чи хоцорсон байж тээ тий. Юу наа чи хоцорсон байна одоо араас хөөж гүцээд нэмэрвэ шүү дээ. Яг гоо гэхдээ үндсний үхийн суур болгож их спортоор аль нэгийг сонгож хичээлүүлээд тэгээд ерөнхийдөө нэг 18 9 20 үрээд ирэхээр яг үндэс рүүгээ нэг сайхан нэг аятайхан суурьтай хүмүүс болж орж ирж. Тэгээ их спортоор сүрээд татсан бол одоо чиний өөрөө чинь жишээ нь одоо тэгэл арай нэг олон жил 10 жил те 15 жил ч гэдэм үү. Тэгээ доктортой нэг аятайхан барилдах юм да. Тийм. Харин надад ч бас одоо эцэг эхчүүд их асууж ил да бас. Манайх одоо 8 настай 9 настай 10 настай хүүхдээ ингээд та дэвжиндээ бэлтгэл сургалт хийлгээгээд бас зөндөө асууж байсан. Тэгээд би бас тэр болгонд нь хариулт. Одоо ингээд үндэсний хөхөр ингээд хичээлгээд хүүхэд багчууд одоо бэртэл хэмтлээс өсвөлээ тий. Яг цуг бэлтгэл хийх гэхээр нөө үеийнх нь байхгүй. Томчуудтайгаа үздэ халширдаг, халгадаг. Тэгээ ямар ч нөр анхан шатхны өнхрөлт уналт дам мэдэх сураагүй гэж зөвлөлтөд тэгнээс байх хэрэгтэй. Бүхэн унжвэж нөгөө болдог гэж. Тийм, тэднийгээ сурж иж яагаад чи бас өглөөд байгаа байхгүй. Тийм үү. Үндэсний хөхөр барилдахад оройтхгүй шүү дээ. Анхны мэг техникээ сураагүй гэж 1000 үндсээр барилдаад ахаар чинь тэгээ нөгөө төлөөс гүцгүй гэдэг шиг бодлоо. Тэрээс нөгөө их спортын сэтгэл зүй суучихсан тамирчин хүн бас үндэс рүү ашиглаад аваад талтай байдаг. Тийм шүү дээ. Юмд одоо нэг ахтар ширгэнэл те. Тийм шүү дээ. Байдгүй тулсан газар амиа тавиад дууснаа л хийдгээгээд үзээл гэдэг ийм л одоо нөгөө хандлага руу ордог шүү дээ. Одоо тэгээд үндэсний хөлтөр одоо хамгийн их мэдэрдэг юм нөгөө наадам дээр 5-ын даваа эхлэх юм те. 5-ын даваа эхлэх юм нэг аймаг золтонгууд чинь цол авахгаа бодож байгаа аймаг золтонгууд тэн дээр л одоо сэтгэл зүйс харагддаг шүү дээ. 5-ын даваа байтугай тийм чинь тэгэл ер нь төхөөл 19 10 гээл нөгөө хүмүүс аймаг руу явах нөхдүүд нь аймаг сум руу явах нөхдүүд нь буугаад бэлтгэл дээр цөөхрөөд ирнэ шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр нь тэгэл нэг жоохон нойр өрөхгүй болоод. За маргааш урдан болоосоо гэдэг шүн жоохон гэгэл шанаал тий. Одоо золбоо нэг ийм асуудал байна. Одоо нэг бас би хийлий зүгээр. Одоо үндэсний бүх мэрэгжлийн боллоо л гэдэг тийм. Мэрэгжлийн болоо бид нэр амар байна л гэдэг. Бараг би яг одоо нэр усын биелээд яг одоо өмнөх үеийнхэн баг юу юм ч гэдэг юм уу те. Тэр үеийн авар гарслангуудтай барилсан бол одоо бид нар бол өстой алаач. бараг л алж хэдэн штэ гэл. Ер нь тэгж болтгоо. Аливаа дүнтэлтэй хэвчээ. Өмнөх үеигүүгээр одоо юу гэж байхгүй. Тий. Тэ? Тэр хүмүүс чинь бас л тодорхой хэмжээнд хөгжлийн үе шатаа тулаал ирсэн шүү дээ. Тухайн үедээ төрсэн хүмүүсийн буруу гэж байхгүй шүү дээ. Яг одоо төрсэн хүмүүсийн ч буруу гэж бас байхгүй. Одоо шинэ за мөнгө арслан гарч шаавал да 80-аад оны тий. Тухайн үед хөдөлмөрчөрөл гайхдаг ус арслан шүү дээ. Усын арслан мядгийн мөнгө за бүтнээр мөнгө онс гэдэг. Мөнгө арслан тухайн үед л мундаг хөдөлмөрчөрөл байсан. Мөнгө арслан хэрвээ одоо цагт үе төрөөл яг одооных шиг та нарт ээжлэхэн бэлтгэлийгээл идэлхэн идэж уудаг юм нуугаал явах тийм биз дээ. Яаж тутах юм? Тутахгүй шүү дээ. Зүгээр ямар улсын цолтой байх вэ гэдэг л анзааны л байхгүй юу. Тэгэхээр тэр үеийн хүмүүстэй бид нэр хүндгэлтэй хандсан. Яг тэр үеийн хүмүүс сос нийгмийн үед хаалттай нэг юм байсан те. Тэр одоо бол бас нэг юм байгаа. Дэлхийд даяараа тархалтай тэмцэж байна. Одоо цаг үе бол илүү өндөр хөгжсөн учраас идэж уух юм хангалттай их болсон. Тухайн үед хаалттай нэг юм зөвхөн Оросоос хамааралтай, Зүуд улсаас хамааралтай лангуун дээр нь олигтой өнөөгийнх шиг ийм өргөн сонголт байгаагүй. Тэгээ тэр үеийн бүхчүүдийг ингээл гиз үзээгүй ихэнх нь харж байгаа сте. Хүмүүс шингэн байсан гэдэг тэр чинь бас тэмтэйг холбоотой. Тэр үедээ ялгаагүй одоо үе шиг хэрвээ нээлттэй нэг юм одоо үе шиг идэж уух юм хангалттай байсан тэр үеийн бүхчүүдийн чин хийд байх байсан. За одоо үе шиг бас одоо энэ мэдээж допинг асуудал яригдсан шүү дээ. Ялгаагүй ингээл допингийн юун дээр ингээл юм ярих юм бол адилхан өнөөгийн залуусын илрээд байгаа амиг допинг дээр илрээд байгаа амиг адилхан хэрэглээд тухайн үедээ барилдсан бол тэр үеийн хөгжил бас яах байсан. Тэ? Энэ бүгдийг ер нь бид нэр жоо бодчихмаар юм бэл. Ер нь бол тэ. Дээрэс нь яг тэр үеийн дандаа нөгөө их спорт сүрт бид төрүүлсэн шүү дээ. Засаг дөрөөс хаалтаа нэг мөчөөс засаг дөрөөс бодлогоор чөлөөч удаа самбын хүнд жиг бариад идэг гэсэн тий. Усаас дээрээс нь яхахтар жин нэмэгч бас болцоогүй л байсан байна. Бас тийм тиймэрхүү юмнууд бол бас нэлээд байдгийн шүү. Энийг бас манай одоо үед барилж байгаа залуу бохчууд ойлгох хэрэгтэй. Ингэж явна үхээс биш. Одоо тэгэл штангийн бэлтгэл одоо арга байхгүй хөшний үзүүлэлтээс ажилласан шүү дээ. Тухайн үед л яг хөнгөн шингэн байсан нэг тийм айхтар штангийн бэлтгэл хийдгүү л байсан шүү дээ. Тухайн үеийн бохчууд адилхан штангийн бэлтгэл хийж лээсэн бас юу болох байсан.
гэдэг юм чинь өөрөө их тийм сони юм байна. Одоо тэгээд би бүр яг гоо хүн болгоны бүхэд дуртай хүмүүсийн бурууч гэж байх аль ч спортод байдаг зүйл нь янз бүрийн харьцуулт хийдэг л те. Би өөрөө тайлбарлагч хүний өнцгөөс нүдээр харах юм бол одоо Монгол бүхийн ноён оргил рекорд амжилтын эзэн бол Батэрд Намраг шүү дээ. Хамгийн олон дөрүүлсэн. Батэрд Намрагын үнэхээр тийм харьцуулт хийх гэдэг бол зөвхөн Батэрд Намрагын эд үе бол бас амар шүү. Самбын дэлхийн 3 дахь аврагын спорт суурьтай асрах төвчээртэй барилдаанаас үүддэггүй барьснаас залхдаггүй те. Одоо Батэр нэг тугайн мөчүүд ярьдаг шүү. Баа аврагын 2 гарч бас моног хүн ч зүгээр л ингээл тавихад л зүгээр л 2 гараа даахгүй болчихдээ шүү дээ. Нэг 20 минут 30 минут тулгаад л өөдөөс нь 2 гараа даахгүй бол шувтраал хялаагаал гялтаагаал дуустдаг шүү дээ гэл те. Бүхийн одоо шинж нөгөө пропорц үүдэг шүү дээ. Яг одоо зүгээр золбоо миний хаар бол харах юм бол Батэрд Намраг шиг тийм одоо Батэрд Намраг бол ер нь дутуу юм байхгүй. Одоо бүхийн шинж бол одоо нүд хөмсөг жих шанаа ороо явчих юм. За хөмсөг. Тэгж би зөв шинжгүүл ороо явчих. Аврагын ингээд нүдний харсан шүү дээ. Нүдний одоо ухраа гэж ярддаг шүү дээ. Эвгүй шүү дээ яг тулаад харах юм бол. Тий. Бас тийм ингэж харахаас хаширдэн шүү дээ ер нь. Сайхан ач том биш шүү дээ. Мэдгүй. Ааш маш мэдгүй. Сайхан харсан биш шүү дээ. Ааш гэж буруу. Сайхан харсан биш шүү дээ. Авраг ингээд яг тэр хүний буруу биш л байгаа л тэр юм биш шүү дээ. Харцсан. Тэнгүү тэр хүний шанаа, түүш, ерөнхий толгой, хүзүү, мөр, чээж, гол яс, нуруу те. За доошоо өвдөг, гуй, шилэв. Одоо ингээд адгаас багш нар ингээд өвдөг тухай барьж үздэг шүү дээ. Хүүхдүүд энэ хэр хүүхдүүд ингээд өвдөг тухай гарын сарвуу хүлий явал бүхэл юм чин дээр бүхэн шинжинд орно шүү дээ. Баавар бол тийм ингээ одоо би эд үеийн хүүхд байгаад бүгд онтоо хөтлөөсөн үзэж лсэн одоогийн залуучуудаас харьцуулж байгаа шүү дээ. Ерөнхий биеийн пропорцтой нарах юм бол Батэрд Намраг үнэхээр дутуу юм уу? Маш олон бүхийн шинжийг агуулж төрсөн. Бүх юмд бол үнэхээр одоо үндэсний бүх тал дээр бол гахалтай авраг л да тий. Одоогийн төхөж очихоор хүн хэм бэ та? За яг уу Санжааг бол бас л элбэгхэн одоо гоёл төрсөн гэдэг тий. Тэр үнэн. Ахтэл одоо Санжаагийн чийжин бааврыг гүйцэхгүй шүү дээ. Гэх жишээ нэ тий. Ингээ хангааг харах юм бол Батсуурыг харах юм бол ингээд жоохон дутуу юмнууд ингээд байгаад байдаг. Одоогийн залуустай харьцуулбал хэрвээ адилхан идүүдээр үзийгвэл бааврын барилдааны ухаан төвчээр барьц байрлалаас үүддэггүй тэ хүнийг дандаа өөрийнхөө хайрцгаар ноёлж өрөлддөг. Энэ шинжин дээр бол арай л одоогийн энэ авраг арслангууд бол аврагын хэмжээнд арай хөрөхгүй дутуулагч ярьдаг. За бүр тэгээд ялгаагүй адилхан хэрүүлж байгаа нь хэрүүлээд үзэх юм бол за тэгээд юу болох юм тийм ээ. Скват аврагыг яг хуу албаасар скват аврагаас тойрон гэлдэрсэн үнэн гэхдээ л скват авраг урааны хувьд бол бас л үндэсний хувьд бол бүх цаг үеийн Монголын хамгийн олон фэнтэй бүх шүү дээ. Тэгэхээр тийм амар хүнийг л одоо 17-8 эцсэн шүү дээ Батэрд Намраг скват авраг. Бааврын хамгийн олон эйсэн хүн ч одоо скват авраг шүү дээ. Их зурдаас нь барилдааны ухаан өөрөө ч хэлдэг шүү дээ. Барилдааны ухааны хувьд би их зурдаас нь үзээд бол аяхгүй тэр боломжтой. Тэгэхээр яг хоёр хажуугийн барилдаанд маневрын шийдэл төдгөөний хажуугийн барилдаанд хоошоо гутгаад унахгүй мордоод унахгүй хүнийг яах юм хоошоо унахгүй байгаа хүнийг урагшаал унгана гэж үзэн шүү дээ тийм ээ. Үгүй тийм л юм байл ш. Дандаа хоёр ганаас нь зүгдэж барилддаг. Ерөнхий өөдөөс нь гол ясны тамир угаасаа барахгүй юм чинь тийм ээ. Яг л барилдааны нөгөө скват орч бас зөрөгтэй характертай шүү дээ. Характераар үздэг. Өөрийгөө ирдэж хуцалдахтай юм төв үзнэ гэж хийж. Тийм шүү дээ. Төс төс хийж. Тэр чинь одоо тамирчууны ганц хамгийн том зөөлөн байсан бол тэгэл аяхгүй шүү дээ. Тэ тухайд бас тийм хүчнээс тийм шүү дээ. Баархлаараа заа цэцэртэй дөргөө барахгүй юм жилэхгүй юм шиг л дийлэхгүй юм шиг тэгэл тэгсгээл нэг жоох үзэж байгаа л сүлрүү тэгэл муудаал хялагаал гівтдэг те. Тийм байсан бол одоо яг сквадаргууд бол арай өөр байлаа л да. Тэгэж үзэж чинь бас тодорхой хэмжээний тэмцэл өрнөж байгаа тулааны спорт учраас те. Тэгэж үзэж чинь тэгээд хурдтай өрнөж байгаа барилдаан дээр бол юм бол болно шүү дээ. Ямар бүх гэдэг юм чинь альж бүхийн төрөл гэдэг юм чинь тулааны төрөлдөө ордог контакттай спорт те. Нэг илж таалаад идэг манай зарим үзэгчид гэхээр нэг илж одоо сошиал жоохон юу болцсон болохоор хөдөлгөөн борлуулгын шин детатлж ирнэ яачих гад те. Чи өөрөө чамаг одоо чи өөрөө чөлөөтүн чиний хоёр гарын ажиллагааг бас золбогийн хоёр гарын ажиллагаа бас л төөндөг штэ. Эвгүй л гэдэг гэж ярьдаг бөхчүүд те. Мэд үгийн шиний хоёр гарын ажиллагаа чөлөөтөрөөж гоё юусан. Ингээл нэг хэд нэг сайхан лап гэдээ гоё шилдэж штэ. Тийм шүү дээ. Одоо үндэсний хөлтөр дээр тэгэн гоч л одоо бичиж тавьчих гэж ирнэ бол тэр буруу байхгүй. Энэ хүний нялцаалгаад байна тий. Хүндийн төв тархиндаа байдаг. Тархиараа их оролдуулаад ахаар
хүн яг хялаадаг байхгүй. Тархаараа ингээ шилдүүлээд байгаа хүнд их тийм духгүй байдаг шүү дээ дарамттай. Тийм шүү дээ. Энэ барилдааны нэг хэсэг барилдааны нэг л таахдаг мөний үед мөнөөсөл мөн шүү дээ. Хэд цагаан шилдэхээр л баргал хүү яллаа барилдаа. Одоо ч тэгэл нөгөөдөл хүзүүгээ ингээ тэгэл жоохон жүжээл үү. Тий. Энд чинь адилхан бэлтгэгдсэн тухайн төрлөөрөө дагнчихсан бэлтгэгдсэн тамирчид тулалдж байгаа боос тий. Тийм шүү дээ. Тий. Ер нь бол илэрхий ямар бас нэг яг хүмүүс чудаг ёс зүй яриа л байна. Барилдаанд тулаан тэмцэл өрнөж байгаа бол хин гараад ирсэн бол тийм шүү дээ. Боломжоо хинч гэсэн механикаа гүйцэтгэл төгсгөлийг хараад дуусгахаа л бодно шүү дээ. Тэрний дараа бол тэр дэвжэнээс гадуур амьдрал бол тэр ёс чудаг байж болно те. Тэрийг ярьж болно. Яа дахин өгүүлсэж авалцах те. Тий. Байна уу гэсэн шиг дүрмийн бус биш те. Яг дүрмээрээ л барилдаж байгаа тулалдж байгаа тохиолдолд бол дүрмийн бус юм хийгээгүй дүрмээрээ л үзэж байгаа бол одоо тэр бүхийг буруутгах одоо ямар ч аргагүй шүү дээ. Харин одоо яг эсэргээр маа нэг ганц нэг цуг бэлтгэл сургалт хийгээ явж байгаа дүүнэр байна л да. Одоо сая чинь хоёулаа нэг юм характер талаас ярьлаа шүү дээ. Эсэргээр амьдрал дээр ингээд юм айгу даруухан юм залуу шүү дээ. Тэр яг барилдан дээр харахаа яг тэргээрээ тэр би сүлд ууралдаг. Хит зөөлдөө тэгээд нөгөө хүндээ барьцын өгдөг ч юм уу те. Тэгээ ингээд захлангуудаа хөлмөлөө алдчихдаг шиг тэгээ нөгөөдхөө өгөө барилж. Тэгэхээр бид дүү идэлдэг байхгүй. Та яг амьдрал дээр яг наа зангаа гаргаа. Яг дивжин дээр тасвал малгай гэж өгөө гарсан бол нэг жоохон тэмцэлтэй болохгүй бол ганц нэг шилэлт. Өөдөөс чинь яаж яана ахын дуугийн гут нь барилж ш тэгээ өөдөөс нь жоохон шазууртай үз. Үнэхээр давж унчаад гарч ирээд ахаа барилдаа байсан шиг уушлаараа гэдэг нэг ууралт гуйждаг. Тийм байгаа гэдэг. Тийм бас их л ямар юм шиг санагдтал та. Тэгээд оноо үндсэн үхэж бас нэг онцлог нь хизэнээсээ ам их гэж юм байсаар ирсэн шүү дээ. Тийм шүү дээ. Баяр гавраас рүү бүгд хилдгэл байсан шүү дээ. Ам их одоо ам их гэж юм байсаар байсан. Баянаар гуртал ам ихэнд орж байгаа бол одоо чиний л хогтой чи болоогүй байна. Бүрэн гүцэд боловсроогүй байна гэдгийг одоо баянаар гуртал хэлдэг шүү дээ. Одоо Батэрдэн аврагын нэг юм байдаг шүү дээ. Наадам төхөр ингээ ааш ордог гэж дээ. Жогоо ааштай болдог. Хажиг болдог ч гэдэг юм уу те жоохон аашилдаг. Тэс нөгөө одоо Батэрдэн авраг мөнх Эрдэнэ Арслан энэ тухайн үедээ бас л одоо бүгчүүд ярьдаг ш тухайн бүгчүүд чэйжин цус амтагдал нэдрүүлдэг байсан шүү. Тэ? Лап гэл нэдрүүлсэн те. Тэгэл ингээд дотоод уучгаар өөрөө унчих гэдэг юм бас тий. Айлч бүхний төрөл дээр нөгөө жоохон өрөвтгөл юм болоод хүч гарах тал дээр асуудал үүсээд энэ минь тэр минь гэх юм бол тэгээд дээрэс нь мих дутуу гэх юм бол өөрөө унахын цондоо. Жоохон ихтүүлчлээ шүү гэдүүл яг таарж идэг гэдэг. Ерөөсөө яг тэр л жишээ байхгүй. Тэгэхээр чинь бэлтгэгдсэн иржүүдэл хоорондоо сайхан л барилдаж байгаа үзэж байгаа л юм чинь. Илж таалдаг юм бол ерөөсөө байхгүй л гэдгийг манай үзэгчд маань бол сонсож байгаа. Одоо ойлгох хэрэгтэй. Сайхан за 3 сайхан авраг маань сайхан барилдаж байна. За Арслангууд за тэгээ 98 2000 хэд оны төлөөлөлд гараад ирлээ. Цааш тий улсын баяр наадмууд ер нь энэдээс арай төрүүлээд хэнийг одоо Монгол улсын авраг болчихно гэж бодож байна та ер нь өөрийнхөө бодол. Гэхдээ одоо тэгэл чи Баянгарын манай Онт 2 манай Чукаг он гэдэг шүү те. Онт 2 одоо Баянгарын тасалжуулагч хийж байгаа юм чи одоо тэгэл Монголын ард түмэн Батмагна гэж үгэж одоо дараагийн аврагаал гэж дийлэнх нь мэдээж бодож ярьж харж штэ тий. Ер нь яг хуу их спорт сүртэй учраас их спортороо загасураад аваад үндэс рүү ороод бас сайхан л төрсөн хүн юм тий. Дээрээс нь гарцаагүй бас авиастай хүн юм тий. Авиастай учраас явлаа тий. Тэгээд энэ жил бас тодорхой хэмжээнд та нарын нөгөө хүмүүсийн яриад байгаа багийн ажиллагаа гэж тий. Чамаг ч одоо энэ жил наадам зохион байгууллаа. Наадам найрлаа. Наадмын бүхий ерөнхий найруулагч байлаа. ТV мэрсэр яригдж штэ тий. За тэр яг нэгэн тал одоо яригдж байгаа зүйл юм чи. За тэгээд хүмүүсийн ярих ах бай. Тэгээд ярьж л байдаг юм чи. Тэгээд ярьж ийн гэдэг чинь тэгээд тодорхой хэмжээнд тэнд бас хүмүүсийн анхаарал явж байгаа гэж үзэгчтэй байж нөгөө альбай спорт хөгжил явж идэг тий. Тэгэхээр за Батмагна маань тэгээд хэн байж та Орхон баяр те. Орхон баяр байна. За одоо лав гэрэл гэж бөмбөрцгийн хүүхэд одоо тэгээд үндэс рүүгээ анхаарад үзвэл энэ хүн яах вэ? Ер нь энэ гурван айл нэгэн төрүүлээд дэшээ аврах гэдэг юу цол руу ганц би хэлж байгаа юм биш шүү дээ тий. Монголсаал бүгд л ярьж л байгаа юм чинь тэгээд хин хамгийн гол нь сахилга баттай. Тийм шүү дээ. Хин бие зүү авч явна, хин сахилга баттай байна. Хин муу зуршлаас хол байна. Хин бэлтгэлээ ягштал хийж байна. Би одоо зөв тааруулж авч явж байна. Тэр нь л одоо тэгээд барилдааны арга ухаан мэх техниктэр те холбоос шинж төлөвлөгөөн залгаас тэр хин арай илүү байна. Тэр нь л одоо тэгээд юу анда.
авраг болно доо. За тэгээ бүр доороос гэвэл одоо өшөө айтаага хүмүүс бол гарч ирэх байхаа. Одоо мэрсээр одоо ингээд хүн дэжингүүдэд ингээд харж байхад бол манай чөлөөчүүдийн хөнжинд харж байхад хэдэн гай хүмүүс байна шүү дээ. Эдгээр бүр доод үеийн учраас энэ магна орхон баярлав гэрлийнхаа бүр доод үеийн учраас эдгээр бас нэг дахиад нэг 5-6 жилийн дараа гарч ирээд эхний цолуудаа аваад аливаа нөгөө үеийн Монгол өхрийн аврагууд бол маш их нөгөө авраг болохын тулд яадаг вэ гэхээр их эрт залуудаас бол авсан байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр эхлээд эхний улсын цолны босгаалах гэж өгдөг шүү дээ. Эхний начин ч юм уу арцах ч юм уу эхний цолуудаа маш эрт авсан байдаг те. 19 20 21 22 гээл те. Ингээ авчхаараа эхний улсын цолныхаа босыг алхаад авчхаараа тэгээд цаашаа улам сэтгэл ордог те. Тэгээд ингээд явцдаг ийм. Олон жил унаад ихлээрс нөгөө айцтай болчихдог те хаа. Нөгөө зүрх хүүхэн гэж ярьдаг. Зүрх яг тэгдэг. Зүрх хүүхэн мохдог те. Тэгээ нөгөө нервэд илхий болдог. Энэ нэг хүмүүсийн анзаардаг юм тэр те. Нервэд илхий болдог. Одоо спорт чалгаагүй шүү дээ те. Ярддаг шүү дээ. Олон тастуулаад ирэхэрч. Хүрдүүлээ 2 3 хожигдсан баг тэгээд тастуулаад ирэхэрч яа мохдог нервэд илхий болдог. Тэр бүгд дээр чи сэтгэл зүйн ингээд трама гэж ярьдаг шүү дээ. Трама хүртэл авдаг те. Мэдээж хөөх юм манай тамирч тэргээ бас нуух юм нуудаг шүү дээ. Трама хүртэл аваа тэрнээс эргэж мэдээж уналт тусал байлгүй яг эргэж сэргэхийн тулд те. Тодорхой хэмжээний хугацаа шаарддаг ч гэдэг юм уу. Зөв үнслэх төрөл арай нэг аврагуулж байгаа бүх цагийн аврагуудын жишээ харахаар дандаа залуудаа ихний цолоо аваад тэгээд цаашаа нэг аврагууд устдаад өрдөг гэж үг байдаг шиг нэг тэгээд явцдаг ийм талтай. За яг одоо тэгээд манай үндэсний өх маань одоо допинг гэж нэг ийм нэг юмтаа утгалдаад допингийн хэрүүл хийгээд одоо нэг 23 жил болчихлоо шүү дээ дам зургаараа 2002 оноос хойш анх. Тэгэхээр энэ допинг гэж юм манай үндэсний өхний нэрүндийг сааруулж байна. Энд чинь нуугаадах юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нэр холбооны бодлогоч тэр хамтран ажиллаж байгаа байгууллагууд нь ч тэр маш зөв бодлогоор ажиллах хэрэгтэй. Тэгжиж. Тэгвэл яг уу зарим хүмүүс одоо одоо сум авдаг юм чинь адилхан одоо эн чинь зүгээр наадам фестивал те ямар мэрэгжлийн олимпийн төрөл биш их спорт биш те авахаа байчвал яадгийн л гэдэг юм. Бас авахгүй байхаар учир дутагдал байна. Ягаад тэгэхээр чинь Монгол хүний эрүүл мэндийн асуудал Монголын хүн ам цөөхөн хүн амт тус. За би сая 8 сард нэг пост орууллаа да. Америкийн 37 настай бодигийн эмэгтэй тамирчин зургийн зогсчлоо шүү дээ. Тэгээ тэр мэдээг нь ухаад ингээ үргэлжлүүлээд уншсан чинь тэгээ бид тэрийг бүр пост болгож оруулахгүй юу? Сүүлийн 6 сарын дотор хагас жилийн дотор 7 юу дээ. Америкийн 7 бодигийн тамирчин асуучлаа гэж. Дандаа юугаар инхээр хэлэг зүрхээр. Тэгээ бодич өөр олимпиад ордгоо дэлхий дээр нэг 10 хэдэн холбооттой те утгаа алдсан. Те одоо юу гэдэг чөлөөчүүдд дэлхий дээр нэг л олуулсан холбоотой шүү дээ. Нэг л чанартай дэлхий аврах гэдэг тийм үү? Тэгэхэд бодич чинь тус-тустай баахан холбоотой тус-тустай баахан элдвийн дэлхий аврах хэмжээ гэдэг юм зохиочдөг те. Допингийн жилгээ авдаггүй ч гэдэг юм уу. Уг төрөл нь хатгуулж үзүүлэлттэй ахиулдаг нэгэн дэлхий даяар нуус биш болцсон ч гэдэг юм уу те. Ийм байхаар ч одоо тэгээд тэгэхээр одоо 50 нас хүрэлгүй 20 30 40 идэх наснда нас орчно гэдэг ч одоо ямар л юм байв ойлгохтой юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр хамгийн гол би дахиад дэлгэхэд манай хүн ам цөөхөн бид нар 3.5 сая байлаа. Тэгэхээр одоо энэ дээрээ бодлогыг бас нэг арай нэг сайхан төрцсөн залуучууд нь барилж байгаа шүү дээ. Бүхний төрлүүдээр хичээлж шүү дээ. Тэгэхээр удамтаач гэдэг юм уу. Тэгэхээр ер нь том зургаараа бас нэг өөрөөсөө л мэдээж хайрлах хэрэгтэй шүү дээ. Хайрлж ийж спорт бол яг гэдэг нэг залуу 35 хүлээ нэг 30-тай амьдрал хүртлээ барилдаал дуусан цаашаа жирийн эргүүний амьдрал эхлэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр их маш их алсын том зургаа харж бодлогоор хэцүү бодлогоор л одоо явах хэрэгтэй одоо. Тэгэхгүй бол одоо ингээл нэг юм нэг асуудал одоо жил болгон л одоо гарч шүү дээ. Одоо сүүлрүүгээ баг ингээд дүжрэх маяг руу орч штэ. Энэ жилийн наадмаас өмнө баг нэг 12 гэвэл те 12 13 сумын занаас илэрлээ гэх те. Явцсан шинжилгээ сайн авсан. Тий, бөөндөө бүхэл бүтэн 12 13 сумын занаас наадмын өмнө илэрж байгаа гэж юу гэсэн үг юм бэ? Одоо юу гэдэг нь сумын занаасаа дарахаа аврах хүртлээ одоо илэрж ийн гэхэр чи тийм үстэй. 2002 оноос хойш тэгэл ийм байхаар одоо бүхэл цолтны төлөөлөл ингээд илрээд ингээд байж хахаар шудраг боссон юм бол их байна. Яриулч одоо тэгээ чөөчөөр мэдж байгаа. Одоо чи ахыгаач үз Монголын бүх ерөнхий миний үз байр суурийг бүдрэл мэддэг шүү дээ. Бүхний талын энэ талын байр суурийг бүдрэл мэддэг учраас тэгээд яриул маш их юм байна. Гэхдээ одоо энийг одоо тэр болгон бүгдийг нь тэгээд нэг бүшлэн илдвээ юм яриад одоо яах вэ? Тэгэхээр хамгийн гол нь альва спорт золбоо үзэгчтэй байж өгчдөг. Альва спорт. Үзэгчгүй л хинж биш шүү дээ. Хин тоох. Тухайн
ард түмний үзэхгүй бол хийн гэдгээ манай бүгчүүд маань маш сайн ойлгож авах хэрэгтэй. Нэг цол авчгаараа таахалзаал те. Хүний аваагүй юмыг авцаа хитэ бас байгаад иж болохгүй. Яг үе үед хамгийн дээд султаныг аврагууд л хамгийн их дурсагдж үлдэн шүү дээ. Арай жоохон мартагддаг юм уу тийм үү? Аврагаас доош султнуудыг одоо чи бодолд 20 дугаар зууны их үе, 20 дугаар зууны их үе, 20 дугаар зууны дунд үеийн арслангуудыг одоо хэн таних вэ? Тэ? Нэг бүхийн тооны өрөөний бид нар л нэг одоо юу гэдэг нэрийг бол мэдэн шүү дээ, тэ? Нэрийг мэдэн, за маань мэдэн нэг одоо энэ мэрэгжлийг эзэмссэн учраас нэг тэ. Нэрийг ч мэдэн, овгийн ч мэдэн, цариг нараад энэ тэр арслан байна, цоодол арслан байна, самдан жигмэд арслан байна. Эрдэнэчр арслан байна ч гэдэг, дагвар арслан байна ч гэдэг юм уу хэлэх болохоос биш. Одооны залуучууд тэр 20 дугаар зууны их үе дунд үеийн тэ. Яаж мэдээ. Тэнгүүд арсланг нь мартчихад байгаа арслангаас дооцсон солтонгууд бүү яах вэ? Тэ. Тийш. Тэгэхээр энийг одоо бид нар өвлөмжлөн хадгалж бидний ондоошилч өөрөө энэ учраас те бидний одоо өөрсдийн үндсэн төрөл Монголыг бас үндэсний үхий орн гэдэг те наадам гэдэг чинь одоо бидний бас дэлхийн бус орнуудаас 200-аад орнуудаас одоо ялгарч байгаа зүйл шүү дээ. Тэн дээр тэгэхээр одоо орчин цагийн сошиалын үеэр одоо манай бүгчүүд маань их л одоо учир утгатай байж иж хөдөлгөөн болгоод хямж явахгүй бол тийм бие зүү авч явах хэрэгтэй. Тэгэхгүй л одоо ялгүй юм болоход л тэгэл сошиал дээр гүйлдэг, ил дээр хэлүүлдэг цаг болцсон. Тэгээ би нэг саяхан хизээлийн 9 сард нэг пост оруулсан шүү дээ. Бас ч уншсан л байлгүй. Энийг нэг ганц би хэлээгөө маа 3 жилийн баянаа авах хэлсэн. Ард өвсгодын 200 жил яа. Одоо 96 жилийн дараа 200 жил болох нь шүү дээ. За чи эднэр ч одоо байхгүй байх таа. 2121 он уу те. 2121 онд ард өвсгодын түүхт 200 жилээ болно тийм үү. Гэсэн баянаар 3 жилийн өмнө нэг яасан заан 200 жилийн ор хэрвээ энэ байдлаараа байвал нэг 128 бүхэрхгүйтэй бүхэл 200 жилийн ор барилдах үү гэж. Тэг би бодчиход би их бодохгүй юу. Яагаад энэ аврах хөнгө хэлчих вэ? Холомд хөгжөөд явмаар явуулна гэл тийш. Тэнгүүд ямар шалтгаанууд байгаа ингээ бодохгүй юу. Тэнгүүд мэдээж найраад амин хэлвч. Тэн чин бүхний нэрээс хэвтүүлээ нэр хүнд нугаагаад байна штэ. Өө эднэрийн ард түмний хайрагдаад гэдэг ингээд эдэн гэдэг юм. Нэгт хоёрт улс орон залбаа маш их өндөр хөгжөхөөр энэ хүнд тулааны төрлүүдээр хүүхд залуучууд хичээлэх багс. Одоо өмсөн онгоцны жилүүд уналтанд ороод 20 жил болчихлоо шүү дээ. Энэ жил 6 сард Улаанбаатарын гран при манад боллоо шүү дээ. Олимпийн мөнгө медальтай мөн ээжээ сая ТV-д оруулж ирсэн юм да. Мөн ээжээ солонгосын шиг ахлагцлж болчих. Тэгээ би мөн ээжээс асуусан. Танаачлаад яач байгаа гэдэг. Толгос төрж юм шиг. Манай солонгос улс өндөр хөгжөөд хүнд тулааны төрлүүдээр хичээлэх хүүхд залуучууд маш ховор болсон, багассан. Тэгээ үг даахаач болсон тий. Жон хатуу гэлчих бол маргааш нь ирдэг ингээд зугтчихдаг. Ийм болсон. Одоо өмсөн онгоцны жудууны хүртэл одоо алга цаг болсон шүү дээ. Заримжингүүд нь сургаггүй болоод цөөн хэдэн жин дээр л ер нь жоо үзэж байгаа хөөхгүй. Тэгэхээр энэ яг өмсөн онгоц бол 50 хүнтэй тийм үү? Монгол хүмүүс. Тэгэхээр бид нар хүн ам байх тусмаа энэ асуудалд их тийм амархан нэрвэгдэх магадлал өндөртэй юм байна. Цааш та. Яг энэ дээр улс мэдээж хөгжих л ёстой тийм ямар би улсаа бити хөгжих гээгүй шүү дээ. Мэдээж улс бол улмал сайхан аятайхан хөгжих сайн шүү дээ. Тэгээ улс орон хөгжих тусам энэ хүнд тулааны төрлүүдээр хичээлэгчдийн тоон багассан. Цөөрчих юм бол одоохондоо бид нар бол өнөө маргааштай болж шүү дээ. Ойрын 10 жилдээ болоод ингээл юм тийм үү. 20 жилийн дараа 30 жилийн дараа чи бидний сценарын үед нөгөө бүтэн үе сэлэгдэн штэ. Юу болох вэ гэдэг их сонин шүү. Энэ дээр яг миний одоо бас эмзэгэлдэг санаа зовдөг зүйл. Энийг манай бүгчүүд маань маш ухамсарлаад зөв ойлгож те. Энэ өв соёлоо хойч үедээ их аятайхан зэвэргэн замаар явуулж үлдээх ийм та нарын л одоо ийм үүрэг хариуцлага ирж байна гэдгээл хаана бид нэр сайн ухамсарлах ёстой юм билээ шүү. Тэгээ дээрээс нь тэгээ дэлхийд даяар нэг сакс үлэмгийн паблик урсгал гэж яах тэр юм байдэн шүү те. Яг тийм байдаг шүү. 2007 онд би бас таны түрүүний ярьдагтай ч яахад 2007 онд одрол өгч надад хэлчихсэн байхгүй. Би анх сүүжид бэлтгэл гараад одрол өгшөөгөө шав болчоод гарч ирсэн чинь 17 настай жоох хүүхэд. Тэг ингээд 4-5 жоох хүүхдүүдийг ивчих. Тэгээ миний хүүхдүүд багш бид эдийг ингээд нэг улсын цолов аваад аймагс л аваад барилдана гэж тухайд бодоочгүй ч магадгүй. За миний хүүхдөө сайхан үзэгчтэй хөндлөж байгаарэ. Үзэгчд байхгүй бол та хэд хинч биш шүү. Мянган авраг арслан болоод ямар ч нэмэр ихгүй. Нэг ч хүн үзэхгүй бол та хэд хинч шүү. Тийм учраас алхам тутамдаа үзэгчтэй сайхан хөндлөж явах гэсэн. Яг тэр үг та бас
давтаж хэлж Альва спорт үзэгчтэй байж шүүждэг тий. Тэр л яг нь их боловсралтай хүн шүү дээ. Ахтар боловсралтай өөрөө их спортын зам мэдлэг авах хүн багасаа циркийн ч хүн байсан тий. Багасаа олон орон үзсэн Орос англиар ярьдаг тий. Цаа ч бол бас тэр тал дээр бол айхтар юм шүү дээ. За тэгээд дүүгийнхаа нэвтрүүлэгт эхэлж байгаа нэвтрүүлэгт бас анхны зочноор оролцсон ахтаа бас баярлалаа. Тэгээд одоо цаашдаа юу зөв байна, юу буруу байна ахаас бас зөвлөгөө аваад явах болно. Тэгээд ахтаа маш их баярлалаа. Тэгээд за манай энэ ачиртай бантаа подкастт цаашдаа за чөлөөт, чудоо, үндэсний өвхийн тамирчид болон бүхний зүтгэлтэнгүүд оролцож за бүхийнхээ хөгжил болон зөндөө олон сайхан юмны талаар ярилцах хэрэгтэй байгаа. Тэгээд бид хоёр хамт байсан. Үзэгч түмэндээ баярлалаа. За баярлалаа амжилт хүсье.